Сайн мэцхан үзэгчтэй Галийн байгууллагаас бэлтгэн хөргөж буй Гайл подкастын маань хамгийн анхны дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За энэ удаагийн дугаарыг наттай хамтран хөтлөхөөр жүжигчин Чин Зэрэг харин подкастын маань хамгийн анхны дугаарын зочноор Улаанбаатар хотох Галийн газрын дарга Сүхбаатар ирсэн байна. Өдрийн мэнд хүргэе хоёроо. За өдрийн мэнд хүргэе. Та хоёртаас өдрийн мэнд хүргэе. Хонхот овогт Болдын Сүхбаатар 1979 онд Улаанбаатар хотод төрсэн химийн технологич, эрхцүүч мэргэжилтэй. 2002 оноос одоо хүртэл 23 дахь жилдээ Галийн байгууллагад ажиллаж байна. Тэрээр их хэмжээний мансуургалах бодис, алт үнэт эдлэл, түүх соёлын дурсгал зүйлийг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдэлийг илрүүлэн тасалсан зогсоож, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, Монгол улсыг саарл жагсаалтаас гаргах хөтөлбөрийн багт тус ажиллаж байжээ. Мөн улс орны хэмжээнд тулгамдсан Азийн чон, хурамч арх, нүрсний хулгай гэгдэх хэргийн баримт материалыг шалган тогтоох, засгийн газар, хууль зүйн дотоод хэргийн яамнаас байгуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Галийн байгууллагыг төлөөлөн ажиллаж байсан юм. Түүнийг 2018 онд Нэгдсэн үндэсний байгууллагын хууль сахиулах салбараас алдрын медалаар шагнасан бол 2021 онд Монгол улсын төрийн дээд шагнал Алтан гац одонгоор шагнасан Галийн итгэмжит зөвлөх цолтой. Сүхбаатар эр зөрөгтэй 4 хүүгийн аав, бүжиг фитнесээр хичээлдэг, пиан сонсох дуртай, өөрийгөө төрөл бүрээр сорж хөгжүүлэх дуртай бөгөөд хамгийн сүүлд гагнуурчны мэргэжлийн сургалтад хамрагдаж хөвгүүдтэйгээ цуслангийн байшингаа барьж ажил хөдөлмөрт сурахыг зорж байна. Сүхбаатар одоо Галийн ерөнхий газрын харьяа Улаанбаатар хот дахь Галийн газрын даргаар томилогдсон ажиллаж байна. За бид гурвын өнөөдрийн ярилцах ерөнхий сэдэв бол Галийн албаны нэр хүнд гэсэн сэдвийн хүрээнд ярилцсан. За тэгэхээр Галийн албаны нэр хүнд гэхээр та хоёрт яг юу бодогдож байна? Ер нь сүүлийн үед энэ Галийн байгууллагын нэр хүнд ямар төвшөнд байна гэж та хоёр харж байгаа вэ? За одоо би бол бас өнөөдрийн энэ подкастт бол одоо ануутайгаа хамтран хөтлөөд за тэгээд энэ Галийн байгууллагын ерөнхий одоо нэр хүндийн асуудал тий за одоо албан тушаалын асуудал, чиг үүргийн асуудал тий одоо ажлын чиг үүрэг гэх мэтчлэн за тэгээд хувийн шин чанартай асуултуудыг бас миний хувьд бас асууя гэж бодож байна. За Галийн ерөнхий газарт ажиллаж байгаа хүний хувьд одоо ар амьдрал нь одоо хэрхэн яаж өрөндгийн тий ажлын процесс нь бас хэрхэн яаж өрөндгийн хичнээн хамт олон баг хамт олонтой ажилтгийн хэдэн жил ажиллаж байгаа гэх мэтчлэн ингээд хувийн асуултуудыг бас асуугаа яваа гэж байна. За тэгээд Сүхбаатар дарга маань ч гэсэн бас их сайхан чөлөөтэй өөрийнхоороо бас ингээд хариулаад яваарай гэж бас хүсэж байна. За тэгээд одоо мэргэжлийн хүний хувьд Сүхбаатар даргаасаа одоо хариултаа авахыг хүсэж байна. За манай даануугийн асуусан асуулт бол Галийн байгууллагын нэр хүндийн асуудал одоо яг өнөөдрийн төвшөнд өнөөдрийн байдлаар танихаар одоо дүгнж ярил. За хөтлөгч ануу маань бас нэлээдгүй гүн агуулгатай асуултаар шууд подкаст эхэлчихэж байгаа юм байна гэж ойлголоо. За миний хувьд ч гэсэн энэ асуултанд нь алуулах нээлттэй чөлөөтэй байдлаар хариулаад ярилцсан явчих гэж бодож байна. Галийн байгууллагын нэр хүнд гэдэг ярих юм бол тухайн нийгмийн одоо цаг үе шалгуураас хамаарат бас үнэлэмж нь харилцаа адилгүй явдаг. За өнөөдөөс магадгүй 10 жилийн өмнө 20 жилийн өмнө Галийн байгууллагын Галийн албаны нэр хүнд ямар байсан бэ гэвэл өнөөдрийнхтэй харьцуулахад бас арай өөр болоо явчихж байгаа. Галийн байгууллагаас сүүлийн үед авч хэрэгжүүлж байгаа нийгмийн шаардлагаар төр засгийн бодлогоор авч хэрэгжүүлж байгаа олон арга хэмжээний нэг бол нийгэмдх одоо энэ Галийн байгууллагын үнэлэмжийг сайжруулах, дээшлүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаа л да. Гэхдээ энэ зөвхөн үнэлэм сайжрахаас илүү түрүү би хэлсэн гэр бүл доторх одоо эцэг эхийн гэдэг юм уу хувь хүний одоо ихтгэл үнэмшил нэр хүндээс хамаардаг гэдэг шиг Гайл дотор байгууллага доторх нэг эдис болсон Галийн байцаагчийн Галийн байгууллагын албан хаагчийн одоо нэр хүнд ёс суртахуунаас энэ бүхэн хамаарат явдаг. Тэгээ сүүлийн жилүүдэд Галийн байгууллагаас шатараатай авч хэрэгжүүлж байгаа за Галийн байгууллагын үйлчлэгээний стандарт за Галийн байгууллагад хэрэгжүүлж байгаа энэ дэд бүтц бомбын хөгжил шинтгэл за энэ хүний нөөцийн бодлого хөтөлбөртэй холбоотойгоор түүнийг эргээд нийгэмд аль болох ингэ зөв бодиттойгоор хүргэж байгаа бидний бас энэ үйлдэлээс хамаарат нэр хүнд бол өсөж байна гэж би харж байгаа. Өсөж байна. Гэхдээ нөгөө талд нь эргээд л энэ олон жилийн одоо итвэх чармаалт хүчин зүтгэлийн дүнд өсөж байгаа энэ нэр хүндийг нөгөө тоогоотой сүнд нэг аяг дарга хийгээл тэр чигт нээдүүлчихдэг шиг ганц нэг хэн хүний эсвэл цөөн нэгхэн одоо цөөн эдхэн одоо хүмүүсийн буруу ёс зүйгүй үйлдэлээс болоод шууд унагч иймэрхүү асуудлууд байсаар л.
Энэ подкаст маань бол одоо хамгийн анхных гэдэг одоо утгаараа тий галлийн байгууллагын талаар мэдээлэл иргэдэд мэдээлэл өгөх одоо хамгийн анхны подкаст гэдгээр бол их онцлог дугаар болж байна. Тэгэхээр яг энэ дугаар дээр бол галлийн байгууллагын чиг үүргийг бол гуруулаа ярихгүй бол бас болохгүй бах тий галлийн байгууллагын чиг үүргийг бол иргэд олон нийт бас төдийлөн сайн мэдэхгүй байх гэж би бодоод байгаа. Миний хувьд бол галлийн байгууллагт бас ороод удааг байгаа. Тэгээд галлийн байгууллагын үндсэн чиг үүргийг үтсэн чинь ингээд ерөнхийдөө бол 3 үндсэн чиг үүрэгтэй тийм ээ. Тэгэхээр тэр 3 чиг үүргийг ингээд хараад үзэхээр гуруулаа их одоо эрсдэс утгатай хоорондоос төдийл нэг уялдаагүй мүү гэж би харсан. Жишээлх юм бол одоо галлийн байгууллагын үндсэн чиг үүрэг бол үндэсний аюулгүй байдлыг хамгаалах гэж байгаа. За үндэсний аюулгүй байдлыг хамгаалах гэдэг утгаараа галлийн байцаагч заавалчгүй одоо хилээр одоо орж гарч байгаа нийт бараанд те хяналт шалгалтаа тавьж явах ёстой. Үндэсний аюулгүй байдлаа одоо хяналт шалгаж явах ёстой, ингэж хамгаалах ёстой. Гэтэл хоёр дахь одоо үндсэн чиг үүрэг нь бол худалдааг хөнгөвчлөх гэдэг ч байгаа. Тэгэхээр худалдааг хөнгөвчлөх гэдэг чинь одоо ингээл нөгөө нийт бараа маань ингээ чөлөөтэй урсгал нэг чөлөөтэй явж явах ёстой ш хөнгөндөө иргэдэд одоо ямар нэгэн чирэгдэл учруулахгүйгээр явж явах ёстой. Гэтэл бид нар бас нөгөө талаараа үндэсний аюулгүй байдлаа хамгаалаад хянаа шалгалтаа тавьмаар байна. Нөгөө талаараа худалдааг хөнгөвчлөөд иргэдэд тэр болгон бас нэг чирэгдэл хүндрэл учруулад баймааргүй байна. За 3 дахь чиг үүрэг бол бүр тийс ондоо тий улсын төсвийг бүрдүүлэх гэж байгаа. Тэгэхээр яг энэ 3 одоо тийс өөр чиг үүргийг тэнцвэртэйгээр одоо хангаж ажиллах нь бол галлийн байгууллагын цаашлаад галлийн одоо байгууллагын албан хаагчдын одоо нэг том үүрэг болчиход байгаа. Тэгэхээр сүхбэ даргын хувьд яг галлийн байгууллагын үндсэн чиг үүргийг юу гэж харж байна. Зарим хүмүүс бас яг энэ үндсэн чиг үүргийг ойлгодгүйгээс болоод галлийн байгууллагын бас нэр хүнд бас нэг ундаг ч юм уу тийм тохиолдлууд бас гараад байгаа шиг байдаг. Тий. Яг үнэн. Тэгэхээр одоо жишээ нь иргэд бол одоо жишээ нь сүхбэ дарга ийм асуудал одоо ажиглагддаг. Галлийн байгууллага гэхээр нэг тийм дарамталдаг, аж ахуй нэгжийг дарамталдаг, хувь хүнийг дарамталдаг, шалгадаг, цаагддаг ч гэдэг юм уу тий. Ийм одоо юунаас өнцгөөс нь хардсан юм шиг би зүгээр ингээд харагдаад идэг байхгүй. За яг энэ бол иргэдийн бас бурууч биш бахал да. Яг тэгэхээр нэг харагдаж байгаа байдал нь өөрөө тэгжил харагдаад идэг. А гэтэл галлийн байгууллага ч өөрөө улс их оронд яг ямар одоо иргэд талаасаа улс их оронд ямар одоо хэрэгтэй талаасаа ямар байгууллага юм бэ гэдгийг нэг та их энгийнээр тайлбарлаач. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал дээр заасан байдаг. Энэ дотор олон одоо байгууллагуудыг дурдсны нэг нь галлийн байгууллага бол Монгол Улсын үндэсний аюулгүй хангах тусгайсан чиг үүргийн байгууллага гэж заасан байна. Энэ цаанаа ямар одоо агуулгыг илэрхийлж байна вэ гэхээр сая одоо та хоёр хөтлөгчийн маань ярьсан энэ сэдвүүд үндсэндээ энэ дотор багтж байгаа гэж би харддаг. Энэ миний хувь хүний байр суурь шүү. Юу гэхээр үндэсний аюулгүй байдал гэдэг нь өөрөө маш өргөн хүрээтэй ойлголт. За саяны одоо ана хөтлөгчийн маань дурдсан одоо төсөв бүрдүүлэх, улсын төсөв бүрдүүлэх татвар хураах маань энэ үндэсний аюулгүй байдлын бас нэг бүрэлдэхүүн элемент мөн Монгол Улсын төсвийн одоо эдийн засгийн аюулгүй байдал. Тэгэхээр гайл маань энэ эдийн засгийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийнхээ хүрээнд гадаад худалдаанаас одоо тэр тусмаа одоо импортоор оруулж ирж байгаа бараа бүтээгдэхүүнээс гайлын албан татвар болон холбогдох бусад албан татвар хураамжуудыг ногдуулж одоо барагдуулдаг. За нөгөө талдаа бас манай гайлын байгууллагын нэг уламжлалт үрээ байдаг шүү дээ. Буйныг бүү гарга, бузрыг бүү оруул гэж. Тэгэхээр энэ маань цаанаа юу гэлэрхийлээд байна вэ гэхээр өнөөдөр дэлхийн ертөнц маш одоо даяарчлагдж байна л гэж яриад байгаа. Энэ хүрээнд үндсэндээ улс орны хил хязгаараар одоо нэвтэрж байгаа бараа бүтээгдэхүүн урсгал бол маш чөлөөтэй хурдан шуурх авчлаа шүү дээ. Та бүгд амьдралдаа мэдж байгаа. Өнөөдөр нэг онлайнаар бараа захиалахад нэг 14 хоногийн дотор хүрээлэрч байна. Энэ их одоо бараа эргэлт урсгал хөдөлгөөнд гаднаас ирж байгаа аюул занлыг хамгийн түрүүнд одоо хаах зайлуулах үүрэгтэй байгуулвал гайлын байгууллага. Өнөөдөр маш их хэмжээний одоо хард тамхи ихэнх хувь нь гаднаас орж ирдэг гэж ярьдаг. За мөн одоо аюултай хортой химийн бодисуудын импорт дээр бас зайлшгүй хяналт тавих шаардлагатай байдаг. Хүрээлэн боорчин, хүний амнаас эрүүл мэндэд хортой хөнөөлтөй. За мөн одоо тесрэг дэлбэрэх бодисууд байна. Галт зэвсгийн хөвөл бус эргэлт гэх мэтлэнгээр. Гаргах талдаа ч гэсэн үндэснийхээ одоо түүх соёлын үнд цэвс ялангуяа одоо эртний одоо соёлын дурсгал цэвс Монгол улс бол түүх соёлын өв уламжлал маш баян шүү дээ. Энэ талдаа ч гэсэн мөн л одоо гайлын байгууллага хамгийн одоо эхний эгний зогсож байдаг ийм байгууллага. Тэгэхээр ингээд яг одоо ана хөтлөгчийн хэлсэн шиг
Би бол одоо жишээ нь энэ хотын гайлын дараагаар ирэхээс өмнө гайлын ерөнхий газрын хууль сахиулах салбарт ажиллаж исэн л да. Ер нь энэ чиглэлээр нэлээд олон жил ажилласан. Би яг л ийм өнцгөөс хардаг байсан. Гэхдээ гайлын байгууллагын үндэсний чиг үүрэг чинь одоо үндсэн чиг үүрэг чинь одоо аюулгүй байдлыг хангах чиг үүрэг шүү дээ. Хууль сахиулах чиг үүрэг. Энэ хард тамхи хорвоос хязгаасан бараага таслан зогсоох, эдэртэ дэмжих ёстой болохоос биш. Төсөв хураах, татвар хураах, төсөв бүрдүүлэх. Бус зарим улс орны гайлын байгууллага бол энэ үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүргээл барь явдаг шүү дээ. Ингэж энэ өнцгөрийг хардаг байсан. А гэтэл яг ингэж нэгждээр ороод дунд нь ороод ажиллаад ирэхээр яалтчгүй хил дээр хамгийн түрүүнд зогсдог бараа бүтээгдэхүүний эргэлтэнд хамгийн одоо бичлэн гардан хяналт тавьдаг байгууллагын хувьд гайлал энэ төсөв бүрдүүлэх, улсынхаа эдийн засгийн аюулгүй байдлыг хангах энэ чиг үүргийг хэрэгжүүлэх ёстой байна. Гэхдээ энэ хоёрынхаа балансыг олох маш чухал. Би одоо үндэсний аюулгүй байдлыг хангах ёстой, харт тамхитай тэмцэх ёстой гэдээ хил дээр очиод хүний ачаа бараа үнэлэхгүйгээр саатуулаад тэ эсвэл тодорхой одоо чиглэсэн, оньсон мэдээлэл, дүн шинжилгээнд тулгуурсан мэдээлэлгүйгээр одоо хүний одоо чамдаан таачиг тэр чигтэн хүн болгоныг одоо өнгөчөө шалгаал ингээд байх юм бол үнэхээр нэг талтай бухимдал үүснэ. Эндээс л нөгөө түрүүний ярьдаг гайлын байгууллагын нэр хүнд ямар байна вэ гэдэг асуудал гарч ирээд байдаг. Тэгэхээр энэ дээр эргээд бид нар өөрсдөө мөн одоо байгууллагынхаа албаагч гэсэн маш өндөр шаардлага тавьдаг байх хэрэгтэй. Та Гайл подкастыг үзэж байна. Зөв. Иргэдийн дунд бас нэг түгээмэл ойлголт байдаг шүү дээ, тий. Одоо энэ хил гайлаар аягүй их хортой хүнсний бүтээгдэхүүн орж ирж гин, хүүхдүүд хордож гин, хил гайлынхаа одоо энэ дээр хяналт тавьдаг юм уу, тий. Ер нь гайлын байгууллага өөрсдөө дур мэдэж энэ оруулж ирэх барааныхаа жагсаалтыг өөрсдөө дур мэдэж гаргана гэсэн тийм ойлголт байт юм уу? Та мэрэгжлийн одоо хүний үүднээс энэ олон нийтийн энэ одоо бодолд юу хариу өгвөл? Ер нь гайлын байгууллага бол Монгол Улсын засгийн газрын тухай хуулийн дагуу засгийн газрын хэрэгжүүлэгч агнал. Өөрөөр хэлбэл хууль тогтоомжийг хэрэгжүүлэгч байгууллага. Монгол Улсын хилээр оруулахыг одоо хоригдсон, за хязгаарласан эдгээр хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг чигүүргийн байгууллагууд баталдаг. Монгол Улсын их хурл засгийн газраар батлагдчихэж тэр гаргасан жагсаалтыг нь гайлын байгууллага одоо хяналт шалгалтанда хэрэгжүүлж ажилладаг ийм л байгууллага. Түүнээс биш гайлын байгууллагын аль нэг дарга эсвэл аль нэг хил дээр зогсож байгаа байцаагч өөрсдөө дур мэдээд энийг оруулахгүй, энийг оруулна гэсэн зүйл бол огт байхгүй. Харин хамгийн гол нь энэ хууль дүрм журмыг хэрэгжүүлэх шатандаа л бид алдаа мадаа гаргахгүйгээр иргэддээ үйлчилж гин шүү. Энэ улсынхаа хилээр зорчиж байгаа. Би одоо байцаагч нартай миний хэлдэг нэг үг байдаг. Энэ гайлын байгууллагаар гадаад худалдаагаар явж байгаа иргэд дунд ядарсан ч үүдэг, чадсан ч үүдэг. Аль алинд нь жигд шаардлагаар тавьж яваа. Тэгэхээр энэ хүнсний бүтээгдэхүүний импортын хувьд ч гэсэн одоо сөүлүүд яриад байх шиг байна. Анаа хөтлөгч хэлсэн бол энэ нөгөө хортой аюултай хүнсний бүтээгдэхүүнийг одоо хилээр хяналтгүй оруулж ирнэ гэсэн зүйл. Тэгэхээр эрхээ биш энэ улсын чинь хил дээр бас нэг гайлын байгууллага тэр дундаа гайлын байгууллагын албаагч нар ажиллаж байгаа. Энэ албаа хаагч нар чинь үйл ажиллагааг шат шатандаа хяндаг, дотоод хяналт гэж байж байна. Энэ албаа хаагч тийм ашигладаг техник, технологийн тоног төхөөрөмжүүд, за цахим мэдээллийн систем, энэ систем маань тухайн байцаагчид одоо хуваарлаж байгаа мэдүүлэг дээр шинэ хүнсний бүтээгдэхүүн оруулаад ирсэн бол тэр бүтээгдэхүүн тусгай зөвшөөрөлтэй байх ёстой юу? Эсвэл бүр хоригдсон уу? Гэх мэт тэр мэдээллүүдийг гайлын цахим мэдүүлэг дээр гаргаад өгдөг байх жишээ. Тэгэхээр би бол энийг бол саяны таны асуултанд ийм л хариулт хэлэв. Одоо жишээлбэл тэр бүтээгдэхүүнийг одоо шалгах, за магадгүй одоо нөгөө хил дээр гайлууд дээр байдаг нөгөө эрентгээч гэдэг юм уу те, тэр аппаратор багаж хэрэгслүүд шалгах, үнэртүүлэх, харах одоо янз бүрийн ийм одоо аргачлалууд байдаг те. Энэ одоо Монгол улсын хэмжээнд бол яг дэлхийн жишгээр бид нэр ингээд явдггүй. Дэлхийн жишгээр одоо манай энэ шалгах энэ процессын бүтээгдэхүүнүүд маань дэлхийн чигтгэр нийцсэн бүтээгдэхүүнүүд байдаг. Багаж хэрэгслүүд байдаг одоо. За миний одоо хувийн туршлагаас харахад би өөрөө бол шууд одоо гайлын байгууллага төлөөлж хэлэх эрхтэй мөн үгүй юу гэдэгтээ бас эргэлзэж байна. Тэгэхдээ зүгээр хуу хүнийхээ гайлын байгууллагын албаагчийн байр суурьнаас харахад дэлхийн жишээ рүү ер нь төгсөж байгаа Монгол улсын. Ялангуяа энэ сүүлийн үед гайлын шинжилгээний хүрээнд засгийн газрын одоо бомбтын сэргэлтийн хөтөлбөр бодлогын хүрээнд үндсэндээ хилийн одоо бүхэл томоохон бомбтууд маань хилээр нэвтрүүлж байгаа бараа бүтээгдэхүүний одоо чанарын шалгалтыг 20 цэрийн шинжилгээ хийх,
За дээрэс нь нөгөө тарифын буюу гайлын үндсэн зорилгоор магадлан шинжилгээг хийх орчин үеийн хамгийн сүүлийн үеийн одоо торгот төхөөрөмжүүдээр хангацлаа шүү дээ. Лабораториудтай боллоо. Зөв нэгэн жишээ ярихад л одоо хүний одоо энэ үсний зузаантай өргөнтөө тэнцэх хэмжээний ийм диаметртэй колонк буюу баган дундуур одоо хортой арх байлгахад шахаад түүнийгээ молекул болгоноор нь задлаад сувсан тэд альдегидэн тэд эфирэн тэд ингээд ялгаад гаргачих хэмжээний ийм хромтой масс спектрометрийн багцтай болсон. Энийг бол ашиглаад олон жил болж байгаа л гэхдээ хэлийн бомбуудаа бас томоохон бомбуудаа энэ төрлийн багцуудаар бүр хангаж байна. За хяналт шалгалт талдаа манай хэлийн бомбууд за манай хөшгийн үндийн Чингис хаан улсын суудалд гайлын газар чалгаа байхгүй хүний биеийг шалгах боди сканерын багцаас гадна зорчигчийн ачаа дэшиг шалгах жижиг оврын, дунд оврын өшөө томсгоод ирэх юм бол галт тэрэг шалгах энтгийн аппарат хүртэл байж байна. Суудлын машин шалгах энтгийн аппарат байж байна. Хөдөлгөөн тийм явуулын автоматикийн хүртэл одоо манай хотын гайлд ашиглагддаг байж байгаа. Тэгэхээр ерөнхий одоо жишг ашиглаж байгаа торог төхөөрөмжийн стандартын хувьд бол олон улсын одоо жишг рүү тунд өгцсөн ийм л одоо техник технологи ашиглаж байна да. Сүүлийн үеэс олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хар тамхитай холбоотой асуудал нэлээдгүй гарах болсон шүү дээ. Монгол Улсын одоо хил галаар хар тамхи их орж ирж байна. Залуу үеийнхээ одоо хар тамхи бас их хэрэглээд байна гэсэн одоо ийм хандлагатай мэдээллүүд их гарах болсон. Энэ дээр бас мэдээж ирээдүйн зүгээс эргээл нөгөө хил гал хяналтгүй байгаа юм шүү. Одоо манай улсын хил гал их сул байгаа учраас хар тамхи ингэж хяналтгүй орж ирээд байна уу гэсэн одоо хардлага ирээдүйн зүгээс их байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр одоо таны хувьд байр суурь гайлын байгууллагын хяналт ямар байдیں۔ Та бас одоо өмнө нь зөрчил хариуцсан байцаагчаар ажиллаж исэн хүний хувьд хар тамхины хяналтыг гайлын байгууллага ер нь яаж тавьж ажилладаг вэ? За түрүүний бид бүхний ярилцлаган дээр дурдгажсэн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах чиглэлийн нэг л энэ л дээ. За мөн одоо энэ хар тамхи масуулах хөдөлсөний хууль бус эргэлттэй тэмцэх тухай хууль байж байна. Энэ дээр бол Монгол улсын хилээр хар тамхи мансуулах бодисыг хууль бусаар нэвтрүүлэх энэ төрлийн гэмт хэрэгтэй гайлын байгууллага тэмцэн таслан зогсооно гэдэг үүргэжүүлсэн залт байна. Энэ бол маш том одоо үүрэг хариуцлага. Хар тамхитай холбоотой ялангуяа энэ хар тамхи мансуулах бодисыг хилээр хууль бусаар нэвтрүүлэх энэ гэмт хэрэг бол сүүлийн үед маш одоо далд нууц хэлбэртэй бараг зохион байгуулалттай төвшөнд дээрэс нь одоо энэ техник технологи цахим хөгжлийн ололтуудыг ашигласан илрүүлэхэд төвөгтэй байдлаар л үйлдвэдэд байна. Ихэвчлэн хуулиар хүлээлгэсэн ийм өндөр үүрэг хариуцлагатай атлаа яг тэрийг гардан хэрэгжүүлж байгаа манай гайлын албаагчдын маань одоо эрх зүйн байдал ямархуу төвшөнд байгаа вэ гэж бас бодгол асуудал. За тэгээд энэ чиг үүргээ манай gaйл яаж хэрэгжүүлж байна вэ гэдэг асуудал байгаа. Сүүлийн жилүүдэд хар тамхи хилээр нэвтрүүлж байгаа энэ гэмтрийг таслан зогсооход gaйл дангаараа зүтгээд тэмцээд үр дүн бол төдийлөн сайн биш юм байна. Хил дээр одоо энэ хүмүүс чинь ихэвчлэн тээвэрлэгч ашигладаг болсон байна шүү дээ. За бид тэрийг хил дээр илрүүлээд тэр одоо нэг зорчигч зарим нь бол юу авч яваагаа ч мэдэхгүй хүний одоо зараалаар нэг хэдэн төгрөг аваад гэдэг юм уу хэдэн доллар аваад ингээд тээвэрлэгч өөрөө мэдэхгүй явж байгаа тохиолдлууд их байдаг. Тэгэхээр бид гайлын байгууллагад тэрийг хил дээр ингэж таслан зогсоож тэр хүнийг одоо эрэг хуулийн дагуу яар шийтгэл хуулийн байгууллага руу шийдвэрлэхээс илүүтэйгээр манай хууль тогтоомч тийм зохицуулт байдаг. Олон улсын гайлын байгууллагын практикт ч байдаг. Хяналтанд дор хүрэх ажиллагаа гэдэг зүйлийг нэвтрүүлдэг байсан. Нийгэм харахад яг хил дээр гайлын байгууллага одоо хар тамхи тээвэрсэн үнийг таслан зогсоохоол тэрийг ингээл хэвлэл мэдээлэлээр цацаал ингээд байгаа зүйл бол багассан юм шиг байна. А яг бодит байдал дээр бол гайл болон цагдаа тагнуул гэсэн энэ гурван одоо үндсэн чигүүрийн байгууллагын хамтын ажиллагааг бол би маш сайн төвшөнд явж байгааг харж байгаа. Тэгэхээр магадгүй гайл ингээд алдсан юм шиг одоо иргэн Сүхбаатар ингээд харахаар нэг мэдээ уншихаар цагдаа өнөөдөр тэдэн килограмм одоо хар тамхи авч явсан этгээдүүдийг илрүүллээ, дайжлан баримтлаа гэл ингээд хэвлэлээр ингээд юм сенсац гардаг шүү дээ. Гэтэл тийм мэдээлэл гарсан тий. Тэгсэн баг. Тэгсэн тий хэвлэлээр. Би бол тэр чинь сонсохдоо бас л гайл дээр илрүүлээд саяны миний дурдсан хяналтанд хүрэх ажиллагааг хийсэн л гэж би сонсч байсан. Тийм, цагдаагийнхын яг 3 сарын 18-нд илрүүлсэн гүйцэтгэх ажиллагаа явуулж баривчилсан гэсэн нэг видео цацсан байсан. Тэгээд тэр нь болохоор бас хоорондын шууд илгээмждэх гайлын газар илэрсэн тийм хэрэг. Яг олон жил би яг энэ хар тамхины чиглэлээр дагнж явж байсан болохоор нөгөө
өөрөө бас тиймэрхүү мэдээлэлд бас чих сортойгоо сонирхож сонсдог л доо. Тэгээд цааш нь жоохон өөрсдийнхнээсээ ингээл авлаад үзэхэд бол манай сорнын шууд илгээмжийн гайлын газрын байцаагч нар тухайн одоо зөрчлийг гэмтрийг бол илрүүлээд саяны миний дурдсан процессын дагуу бас холбогд хамтын ажиллагааныхаа хүрээнд шилжүүлсэн. Би бол тэгж л ойлгосон. Тийм л мэдээлэлтэй байна. Ер нь бол яг н хар тамхиг тэдэн грамм хар тамхиг гайл илрүүллээ гэл ингээд нэг сенсацлал эсвэл цагдаагийн байгууллага тэдэн килограмм хар тамхи тээвэрж авсан этгээдэг дайслан баримтлаа гэл ингээд сенсацлал. Ер нь бол энэ дээр аль нэг байгууллагын амбиц гэж бидэнд байх ёсгүй. Амбиц гэж энэ бол аль нэг байгууллагын гэхээс үндэснийхээ одоо их ашиг аюулгүй байдлыг хамгаалах энэ чигүүргийн байгууллагуудын хамтын үйл ажиллагааны үр дүнд л одоо энтэй тэмцэх чигүүрг маань амжилттай хэрэгжинэ. Тэгэхээр сая манай чин зэрэг хөтлөгч нь бас шилжиж байна. Энэ хард тамхины аюултай тэмцэх одоо ямар арга тактикуд байдгийм бэ гэж бид тэгж ойлгосон. Зөв. Тэгэхээр хамгийн наадсах нь манай Монголын гайлан байгууллагад ашиглаж байгаа албаны эрэлж нохой гэж. Нохой бол одоо миний сонссноор хүний үнэртэх чадвараас 3000 дахин илүү одоо тийм мэдрэг үнэртдэг хард тамхины төрлийн бодисуудыг. Тэр утгаар бид одоо нөгөө саарч чагсаалтанд Монгол улс орсон үед энэ нохоогоо албаны эрэлж нохоогоо бэлэм үнэртүүлэх төртөл сургаж ирсэн. Тодорхой бас үр дүнгууд бас гарч ирсэн. За энэ хард тамхитай тэмцэх нохооноос гадна хамгийн чухал зүйл бол хамтын ажиллагаа. Үндэсний одоо дотоодын хууль хяналтын байгууллагуудын хоорондын координац мөн одоо бүс нутгийн одоо гайл хөөс ахуулах байгууллагуудын хоорондын хамтын ажиллагаа энэ бол маш чухал байж байгаа. Энэ бол маш чухал. Дээрэс нь манай гайлч бас өөрсдийн гэсэн эслийн удирдлагын системтэй, эсэлтэй зорчигчийн мэдээллийн сантай эндээ ч гэсэн бас тогтмол одоо хөгжүүлэлт шинжилэлт хийгээд мэдээлэл ингэ шинжилгээ явьж идэг. Магадгүй чин зэрэг өмнө нэг удаа энэ төрлийн хэрэг зөрчилд холбогдсон бол 5 сарын дараа 5 жилийн дараа ч гэсэн чамайг таныг одоо нэг ороод ирэхэд гайлын байгууллага саатуулаад хичвэрэн шалгалт хийхийг үүсэхгүй. Гэхдээ ямар гоё юм бэ те. Одоо ингээд сонсохоор одоо бидний одоо иргэдийн эрх ашиг өөрөө танаа байгууллагаар дамжиж энэ иргэдийн аюулгүй байдал, эрүүл мэнд те. За амь нас ингээд аль тэр нөгөө хил дээрээс ихсүүлэл одоо хамгаалагддаг байх нь шүү дээ нэгсэндээ. Тэ гайлын байгууллагын хамт олон ажилчид өөрсдөө энэ иргэдийнхаа эрүүл мэнд тэ одоо амь насыг ингэж хамгаалдаг бас танаа баг хамт олонд бас баяр хүргье. Одоо бас их гоё сонсогдож байна. Тэгээ би одоо юу гэдгийг миний өөр хүүхэд ч гэдэг юм уу. За дамаа бол одоо миний сонссноор бол одоо өсвөр насны хүүхдүүд асар их одоо энэ ансруулах бодисонд одоо бас донтож байна гэдэг ийм мэдээллүүд олж хардаг уншдаг. За гэтэл энэний төлөө бол одоо гайлын байгууллага яг тэр эхлэх цэг дээрээс нь одоо зөрчлийн илрүүлээд баг хамт олноороо нохоотойгоо шуутагаа станараа те ингээд бүгдээрээ л ингээд зүтгэдэг байх нь шүү дээ. А тэгээ тэгтэл бид нар чинь гайлын байгууллага гэхээр л нэг тийм дарамтлаад байдаг л гэж одоо иргэд ойлгоод мөнгө л авах гэдэг юусэн тэгдэг гэдэг те. Та Гайл подкастыг үзэж байна. За ер нь бол иргэдийн ачаа бараа хил дээр бас гацах саадах тохиолдлууд их байдаг те. Энэ олгонд одоо иргэдийн зүгээс ер нь гайл ингээд гайлын байгууллага энэ иргэдийн ачаа барааг гацаагаад ийн те. Гайл ерөөсөө айгүй чирэгдэл хүндрэл учруулад ийн гэсэн сөрөг хандлагууд бас иргэдийн дунд их байдаг шүү дээ. Тэгэхээр яг гайлын байгууллага энэ ачаа бараа хилээр орж ирэхэд яг ямар одоо үүрэгрэлтэй ажилдгийг яг одоо ачаа бараа орж ирэх бүх асуудлыг гайл хариуцдаг гэсэн одоо ийм ойлголт иргэдийн дунд бас байгаад байгаа шүү. Тэгэхээр энэ тал дээр тань дээр гайл дээр миний ачаа гацлаа, тэд тоног саатлаа гэл ингээл постууд, мэдээллүүд явж байна л да. Зөвхөн энэ дээр би бас яг өөрсдийгөө гэдэг юм уу байгууллага өмөрч байж байгаа юм биш шүү. Нэмэлт байдлаар нэг юм комент хэлэхэд энэ гадаад худалдааны үйл ажиллагаа гэдэг маань зөвхөн гайл биш. Гайл бол энэ гадаад худалдааны энэ гинжин хэлхээ буюу supply chain гэж байдаг шүү дээ. Энэ хэлхээний зүгээр нэг оролцогч. За жишээ дурдахад одоо би одоо бүгдийн театрт тусаас за магадгүй бүр цаашаа төв болгосоод Австралиас нэг бараа захиаллаа гэхэд энэ одоо чингэлэгтэй барааг нь өөрийнх нь одоо яг гар дээр ирэх хүртэл маш олон ийм шат дамжлагууд байдаг. Хамгийн түрүүнд одоо нөгөө захиалга өгөхөөс гадна тээвэр зууч тандна. За тээвэр зуучаа сонгоно. За тээвэр зууч маань дотоодын болон гадаадын гэж байж байгаа. Мэдээж хэрэг гадаад орны нутаг дэвсгэрт бол олон улсын тээвэр зууч, гадаадын тээвэр зууч, манай Монголын тээвэр зуучтай гэрээ бүхий хамтран ажилладаг. Энэ тээвэр зуучийн байгууллагууд наашаа тээвэрлж ирнэ.
За тэнгууд нөгөө хүн танжин дээр оцоод гацчлаа гэж ярьдаг. За уг энэ танжин дээр одоо гацаа үүсгээд түүнийг нь одоо зохицуулах ажил гайлын ажил биш юм байна. Энэ бол тээвэр зуучуудын одоо олон улсын харилцаатай холбоотой асуудал. Дээрээс нь мэдээж тухайн бомбын тухайн улс орны нөхцөл байдал, за тэр бомбын менежменттэй холбоотой, ачаалттай холбоотой асуудал. За тэгээд мэдээж хэрэг тэр Танжингаас тээвэрлэгдээд Ирээн бомбтой дамжаад замууд бомбод ороод Монгол улсын хилээр нэвтрээд гайлын хяналтын бүс Монгол улсын хил хоёр бол тусдаа ойлголт. Хилээр нэвтэрснийхаа дараа Монгол улсын гайлын хяналтын бүс рүү ороод бүртгэгдэж ихснээс хойш үндсэндээ энэ гайлын хяналт бүрдүүлэлт гэдэг энэ нэг том цогц цикл донд ороод ирж байгаа юм л да. Тэгэхээр бүртгэл эхэллээ, тухайн бараа бүтээгдэхүүний манифест бичигдлээ, хэрвээ тэр тухайн чиглэлтэй ачаа хилийн гайл дээр бүрдүүлэлт хийхээр бол хил дээрээ тэр манифест нь дотоодын одоо хяналтын бүсийн гайл нэг рүү бичигдээд тэндээ ингээд гайлын бүртгэгдсэн мэрэгчлээ сонгоод бараагаа мэдүүлээд бичиг баримтын бүрдүүлэлт гайлын хэн шагалтын одоо үйл ажиллагаа нь ингээд эслэл дууссаны дараа хил дээрээсээ бараагаа авдаг. А зарим айл аж ахуй нэгж иргэд болохоор би хил дээр бараагаа авахгүй. Би гүний гайл Улаанбаатар дахь гайлын газрын одоо юу гэдгийг материал эмгс хяналтын бүсээс би бараагаа авъя гэх юм бол тэр хүний ирэх. Тэгэхээр тэн дээр хилээр нэвтрэнгүүт нь хил дээр байгаа гайлын байцаагч манифест буюу ачааны одоо хураангуй мэдүүлэг юм да. Тэр хураангуй мэдүүлгээ систем бичээд захимаар хэлэнгүүт манай гүний гайлын материал эмгс хяналтын бүс рүү системээр ороод ирнэ дээ. Тэнгүүт тэрийг нь энэ дээр бүртгэж аваад түүний дараа энэ дээр нөгөө түрүүний ярьсан гайлын бичиг баримтын бүрдүүлэлт, гайлын хяналт шалгалтын үйл ажиллагаа нь хийгдээд гайлын мэдүүлэг хэвлэгдсэний дараа тухайн хүнд тэр бараа нь өмчлөлтөнд шилжиж очиод өөрөө одоо захиран зарцуулах эрхийг үүсдэг гэж. Тэгэхээр тэр дунд нэгдүгээрт олон улсын тээвэр зууч оролцож байна. За гайлын зуучлагч байгууллагын гайлын бүтгэгдсэн мэрэгчтэй оролцож байна. За тэгэл тэр дундаа дахиад тэр хэрвээ тэнд магадгүй одоо хилийн хорой цэртэй асуудал байх юм бол тэрийг шинжилгээнд явуулна одоо лаборатори бусад одоо хөндлөнгийн болон манай гайлын лабораториуд оролцож байна. За хил хамгаалах байгууллага тэнд нь өөрийн чиг үүргийнхээ дагуу бас хилийн үзлэг шалгалтаа хийж байна. За тий яг одоо хуучин бол мэрэгжлийн тусдаа байсан одоо ингээд gaйл мэрэгжлийн нэг болчихсон байж байгаа. За магадгүй одоо энэ дунд одоо тээвэр зууч юм уу эсвэл хил хамгаалахтай холбоотой гайлын зуурлагч байгууллагын бүртгэгдсэн мэргэжлийн одоо үйл ажиллагаа шаардлагатай бичиг баримттай холбоотой асуудлууд үүсэх юм бол тухайн одоо субъектуудтай ингээ харилцаа явуулдаг. Нөгөө гадаад худалдаа эрхэлж байгаа иргэн байна. Гэхдээ ерөнхийдөө иргэд Монгол улсын хил рүү бараа нэвтрүүлснээс хойш юу гэж харддаг вэхээр энэ гайл дээр ороод ирлээ. Монголын гайл дээр ороод ирлээ гэж харддаг. Тэр утгаараа тэр бүртгэгдсэн мэргэжилтийн буюу гайлын мэдүүлэгчтэй тэр асуудал саадж гэнэ үү эсвэл тээвэр зуучтай холбоотой асуудал үүсэж гэнэ үү хилийн зэрэг дээр асуудал үүсэж гэнэ үү тэр нь хамаагүй эсвэл гайлынхан саадуулаад байна гайл дээр юм асуудал үүсэ. Гэтэл яг үүндээ энэ гайлын хяналт бүрдүүлэлтийн үйл ажиллагааны цаг хугацааны судалгааг аваад үзэх юм бол одоо шинэ манай хотын гайл дээр нэг чиглэлтэй ачааг гайлын байцаагч хуваарлагдаад одоо шалгаж эхлэх хүртэл энэ цикл бол үндсэндээ 120-оос дээдлэн 300 минут л байдаг. Гэхдээ тухайн одоо Сүхбаатар гэдэг байцаагчийн өдөрт одоо хуваарлагдаж орж шалгаж байгаа чингэлгийн ачаалаас бас хамаарч байгаа юм л да. Өдөрт надад нэг 5-аас 10 чингэлэгтэй ачаа орж ирдэг. Тэрийг би өөрөө шалгана, үзлэг шалгалтаа энэ шалгалтаа бол албаны хэлж нохоо оруулна, за лаборатори руу шинжилгээнд явуулна. Гэх мэтлэн ингээд зарим үед одоо нөгөө 20 цэрийн чиглэлээр хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлгаа лаборатори дээр очисон одоо хүнсний бараа бүтээгдэхүүнүүд дээж лабораторийн ачаалаас хамаарад одоо 21 хүртэл хоног тэр лабораторид саадах асуудал гардаг. Шаардлагатай үед. Тэр нь бид ингээд араас нь аж ахуй нэгжийнхаа бас араас явна шүү дээ. Очоод тэр лабораторийн хүнтэй холбогдоод яаваа энэ шинжилгээний хариу нь яач вэ гэхээр ачаал их байна. Шинжээчийн юу ачаал нэмэгдсэн. Эсвэл тоног төхөөрөмж одоо засварт орсон ч гэдэг юм уу. Иймэрхүү байдлаар ингээд хугацаа алдаад байгаа нь иргэдийн одоо нөгөө дургуутсал бүхэмлийг төрүүлээд тэр нь нөгөө гайл руугаа чиглэж буух ийм тохиолдлууд цөөнгөө байдаг л да. Яг хөө гэхдээ нөгөө талдаа бас энэ дээр манай гайлын байгууллага, гайлын байцаагчдын дунд ч анхаарах асуудлууд байгаа гэдгийг би бол хүлээн зөвшөөрнө. Өнөөдөр удирдлагууд, менежерүүд бидний хийх ёстой ажил бол аль болох тэр одоо эрсдлийг нь бууруулах, өөртөөс хамаарсан. Энэ үйл ажиллагааг зохион байгуулах. Яг энийгээ бас хөнгөвжлөх тал дээр нөгөө худалдааг хялбаршуулах гэдэг тал дээр одоо тэр захим бүрдүүлэлт хийдэг одоо юу гаргасан байл шүү дээ гайл ерөхөөс ш одоо шууд харилцааг одоо жишээлбэл багасгаж байна. За нөгөө хүн суртлыг багасгаж байна. Тэ? За тэгээд одоо харилцааны доголдлууд одоо тэгээ нэг энэ асуудлуудыг багасгаж байгаа хэлбэр гэж ойлгоод байгаа зөв үү? Тэ? Энэ захин бүрдүүлэлтийн асуудал бол өнгөрсөн одоо сүүлийн 2 жилд хэрэгжүүлсэн бас нэг гол ажил гэдэг манай гайл ерөнхий газраас. Тэгээ энэ маань одоо жишээ нь иргэн одоо Сүхбаатарч бай, Жинзэрэгч бай, Анууч бай магадгүй өөрийнхөө ачаа барааг авах гэж гайлын мэдүүлэг бичүүлэх гэж
замуу дээр орж иж байгаа ачаанд би заавал замууд явах шаардлагагүй. Эсвэл заавал сэлэнг юм уу увс явах шаардлагагүй. Би өөрөө гэрээсээ шууд өөрөө захимаар мэдүүлж болж байна. Тэр эрх нь нээлттэй. Эсвэл гайлын бүртгэгдсэн мэрэгчлэнээр дамжуулаад мэдүүлгээ бичүүлээд тэр замуу дээр юм уу сэлэнгээр орж иж байгаа барааны мэдүүлгийг захимаар илгээхэд шууд энд үнэлгээ нь хийгдээд татвар бүгдүүлэлт нь хийгдээд дуусангууд тэр ачаа бараагаа тэндээс шууд итгэмжлэн төлөөлөгчөөр юм уу дамжуулаад хүлээгээд авах юм бүрэн боломжтой. Өөрөлдвөл гэрээс сууж хагаад гайлд мэдүүлэх юм боломж бүрдсэн гэсэн. Тэгэхээр одоо жишээ нь яг нөгөө шилэн байдлаараа хүнд харагдаж байгаа юм шүү дээ. Энэ бараа бүтээгдэхүүн дээр хэдэн төгрөгийн татвар төлсөн, хэдэн төгрөгийн одоо юмнууд суутгагдсан тий. Тэр нь бүгд тухайн одоо тэр SEPS гэдэг програмын мэдээллээр нээлттэй харагдаж идэг. За нөгөө талдаа бас манай хотын гайлаас хэрэгжүүлж байгаа нэг ажил үйл одоо манай амгалан гайлын хяналтын бүсээс эхлээд явж байгаа л да. Одоо бараа ачаа авах гэж байгаа хүн тэр амгалан гайлын хяналтын бүсийн тэр хүлээлгийн өрөөнд сууж байгаа тэр дэлгэцэн дээр нь тоочоор өөрийнхөө одоо чингэлгийн дугаарыг юм оруулахад тэр чингэлэг нь хяналтын бүсийн яг аль үе шатн дээр явж байна. А дээж авалтан дээр явж гэнэ үү? Эсвэл энэ захим үнэлгээ хийгдэж гэнэ үү? Тэр нөгөө хяналт шалгалт явцын процесс нь бүгд одоо нэг real time зураглалаар ингээ харагдаад явж байгаа гэсэн. Тэгэхээр энийг бол чөлөөтэй хэн ч гэсэн тэн дээр өөрийнхөө ачаа барааг хянаад алин дээр нь саатаад 30 гаруй бүтээгдэхүүн байсан билүү? Одоо яг тэр захимаар нэвтэрж байгаа үйлчлэг. Тий, аж ахуй нэгжийн үндсэндээ 33 одоо үйлчлэгээ. Иргэний 13 баха тий 13 үйлчлэгийг тэр гайлцэг юм гэсэн захин порталоос одоо чөлөөтэй авах боломжтой болсон. Тэгвэл зөвхөн дараа эн чинь л одоо нөгөө энэ нөгөө гайлынхны нөгөө нэр хүнд нөгөө авилга авдаг асуудал чинь ийм одоо нөгөө процесс руугаа шилжиж л одоо багасах хэвээр асуудал юм биш үү? Энэ хардалт багасах хэвээр асуудал юм биш үү? Тий, тэгжээч мэдээч хэрэг энэ захимжилт аль болох нь түргэн шуурхай байдал миний нөгөө түрүүний ярьдаг сая энэ нэвтрүүлэг эхлэхэд ярьсан шүү дээ. Худалдааг хөнгөвчлөх гэж. Энэ үйл ажиллагаа маань аюулгүй байдлын функцтэйгээ зэрэг ерөөсө хоцрохгүй ингэж явж иж саяны таны хэлдэг энэ хардлага нэг талдаа багасдаг. Нөгөө талдаа би энэ зориуд нэг зүйлийг цохож шилэхэд түрүүний нөгөө өөрсдийнхөө нэг явцуу эрх ашиг сонирхлыг хангах гэсэн зорилго бүхий ийм иргэд за магадгүй зарим ингээд аж ахуй нэгжийн одоо төлөөллүүд өнөөгийн одоо энэ нийгмийн захимжилт энэ сошиал орчны энэ бүүмийг ашиглаж тэр явцуу эрх ашиг хангах зорилгоор янз бүрийн одоо үндэслэхүүн мэдээллүүдийг тараах жишээ нь. Юу гэдгийг одоо миний ачааг юу гэдэг одоо ямар ч зөрчилгүй байхад гайлын байгууллага үндэслэхүүгээр саатуулж тэд хонжийн хамаг ачаа бараа ухад төнгөчөр ингээд үндсэндээ бол утсаараа ингээд лайвдаа л ороод ирж байгаа шүү дээ. Одоо бид бүгдээрээ л мэдчихэж байгаа. Гэтэл тэн дээр бол гайлын байцаагч тайлбар хэлэх гэдэг юм уу? Яг тэр талдаа бидэрт одоо бодит одоо өөрийнхөө шалгалтынхаа үндслэлийг хэлэх гэдэг юм уу? Тэр талдаа бас бидний хувьд бас анхаарах асуудал. Тэгээд одоо нийгмийн дэмжлэгийг одоо өөрийнхөө ашиг сонирхлын төлөө ингэж татаж авч эрх ашиг хангах гэсэн нэг иймэрхүү зүйлс цөөнгүй над ч гэсэн тохиолдож байсан. Манай газар ч тохиолдож байсан. Зөвхөн Монгол улсын гайлын байгууллагын нэр одоо ийм нэр хүнд гэдэг юм уу энэ одоо нөгөө авилга авдаг гэдэг ийм хардталтанд ордог юм уу? Жишээ нь одоо олон улсын гайлын байгууллагууд одоо жишээ нь тухайн улс орондоо ямар шүү статустай, ямар нэр хүндтэй, ямар чиг үүрэгтэй явдаг юм. Би ч одоо өнөөдөр хүртэлх хугацаанд нийтдээ 20 гаруй улс орны гайлын байгууллагынтай ажил хэргийн шугамаар уулзж ирсэн. Албан бусаар ч ингээд ярилцж хурд сууж байхад бидний дунд ийм үг байдаг штэ. Олон улсын гайлчдын дунд гайлчл гайлчнаа ойлгодог юм даа гэдэг үг байдаг. Энэ юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр бид угаасаа маш хөндөр эрсдэлтэй. Энэ олон улсын хэллэг байна шүү. Монгол улсын гайлчдын хэллэг биш шүү тий. Биш зөвхөн бид дотроо ярьж байгаа юм биш. Олон улсын хэллэг. Дээрэс нь олон улсад бас бүр customers community гэж хэлсэн байдаг. Энийг би бол олон улсын гайлын гэр бүл гэж ойлгодог байхгүй. Тэгэхээр миний түрүүний хэлсэн тэр хэлцгийг үндсэндээ тодтоход бид яг нэг гэр бүл шиг бие биенээ ойлгож зовлон жаргалыг мэдэрчүүж л энэ чиг үүргээ хэрэгжүүлж энэ их нийгмийн хардлага сэтлэг энэ дарамтыг давж туулна гэсэн ийм агуулгыг бас хэлээд идэв юм шиг. Тэгэхээр энэ бусад одоо хамгийн ойрын жишээ нь манай өмд төрш байж байна. За манай хой төрш байж байна. Бусад одоо энэ 3 дахь орны гайлын байгууллагууд байж байна. Яг энэ талаасаа гайлын байцаагч нарынхаа, гайлын ажилтнуудынхаа нийгмийн баталгаа, цалин хөлсийг бол маш боломжийн хэмжээнд тавьж өгсөн байдаг, шийдэж өгсөн байдаг. 23 жил ажилласан миний хувьд одоо 3 сая гараад гар дээр авах жишээ нь. Иймэрхүү байдалтай л явдаг. Гэхдээ тэглээгээд цалин баг гэж бид одоо энийг чамлаад юу гэдгийг авилга авна гэсэн үг өгдөг биш. Ер нь бол гүйцэтгэж байгаа чиг үүрэг функцтэй нь уйлдуулаад
төрийн бусад тусгай чигүүргийн байгууллагуудыг бол маш боломжийн хэмжээгээр бас энэ нийгмийн баталгааг шийдвэрлэж өгсөн байдаг л да Монголд манай улсад. Энэ дотор бол хамгийн одоо доогуур зэрэглэлтэй юм уу да шийдвэрлсэн манай гайл гэдэг. Тэгэхээр энэ дээр ч гэсэн бас яг сүүлийн үед манай одоо энэ удирдлагууд гайлын ерхий газрын зүгээс байгууллагын хаалтын нийгмийн халамжийг сайжруулах, цалин одоо хөлсийг нэмэх бодиттой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн дүнд өнөөдөр би ингэж яриа сууж байгаа шүү дээ. Сардаа нэг хэдэн төгрөг аваа сууж байна гэж. Тэгээ цаашдаа гэсэн энэ бас бодхол асуудал. Манай дотоодоос ер нь одоо жишээ нь таныг ажиллаж авах хугацаанд одоо яг одоо энэ 20-той ийм бараа бүтээгдэхүүнүүд гарах ийм одоо эрсдлүүд ер нь гарч ирсэн үү? Жишээ байвал та одоо дуртаач. 2010 оны 10 сарын 15 би ягаад энэ өдрийг маш сайн санаад байна вэ гэхээр би Нисхийн гайлд 2008 оноос хойш 2 жил ажиллаад 2010 онд сонгуульч шалгаруулалт Цэвэнжээ даргыг байх үед оролцоод ахлах байцаагч болж байсан. Яг миний анхны ээлж хариуцж гарч ирсэн өдөр л дөө. Тэгэхэд бас мөн одоо хамтаа ажиллагаатай хууль хяналтын байгууллагаас дундаа тагнуулын байгууллагаас мэдээлэл ирүүлсэн. За уг мэдээллийн дагуу бас холбогдох ажиллагаануудыг хамтарсан байдлаар шалгалтуудыг хийгээд үзлэг шалгалт хийгээ явж исэн. За яг үүн дээр бол үлэг шалгалтын нарийн процессыг би бол хэлмээргүй байна. Ямар ч байсан гадны улсын одоо 13 иргэнээс тэгээ гадны улсын 13 иргэн биедээ буюу шулуун гэдсэндээ одоо цэвэр алт одоо нуунд алтлаад Монгол улсын хэлээр гарахыг завдсан ийм бол зөрчил илэрчээсэн. За мөн үүн дээр бас нэмэлт ажиллагаа явуулаад зарим нэг нь бас онгоцондоо нэг зарчигчийн нэг онгоцондоо алдсныг нь манай тагнуулын байгууллагаас амжилттай хамт ажиллагаа явуулсан хүмүүс гадаад улсаас тэр алтыг нь бас татаацруулж ирсэн. Нийтдээ бараг 14 хил гаруй алтыг 13 удаа гадаад иргэн биедээ нөгөө авч ирсэн ийм тохиолдлууд гарч ирсэн. За мөн одоо түүх соёлын дурсгалт зүйлс. За шашны зан үйлийн холбогдлолтой одоо тухайлбал одоо хүний гавлаар хийсэн мөнгөлсөн одоо түүхийн дурсгалт одоо гавл аяг гэж ярьдаг шүү дээ шашны зан үйл хэрэглэгдэх тийм эд зүйл. За мөн одоо түүхийн их содрууд байж байгаа манай шашны түүхийн соёлын ийм одоо үнд үүдийг маш их гадагш харахыг завдсан тохиолдлууд. За мөн одоо тодорхой орон газар орны зураг зүүн материалуудыг ингээд хууль бусаар гаргах гэж байсан. Ер нь цөөнгөө тохиолдлууд гарч ирсэн дөө дурдвал. Сүхбаатар даргын хувьд бас өмнө зөрчлөө тэмцэх чиглэлээр ажиллаж байхдаа сая бас одоо ярьж байна те гадны улсын иргэдээс алт илрүүлж исэн. За бас харт аймагтай холбоотой бас зөрчил нэлээдгүй илрүүлж исэн гэсэн бас мэдээлэл байдаг шүү дээ. Энэ талаараа хаваалцвал. Би ч одоо миний гайлд анх Оросоос хойш л одоо явсан үндсэн чиглэл бол энэ харт аймаг байгаа шүү дээ. Анхлан гайлын байгууллагууд гайлын лабораторид яг энэ харт аймаг маань суралцах үзсэн. Эрс тогтворлогондоо шинжлэх ийм шинжээчээр орж ирсэн. За тэгэл түүнээс хойш өдөрт хүртэх хугацаанд цөөнгөл тохиолдлууд гарч ирсэн дөө маш олон тохиолдлууд. Нисэх худал дээр Чингис хаан улсын нисэх худалд гайлын газар ажиллаж байх үед одоо дөнгөж төрөөд удаагүй сар гарантай яраа хүүхдийнхаа үлгэнд хүүхдийнхаа тэргэнд харт амих нуугаад Монгол улс руу оруулахыг завдж ирсэн ийм охин. Монгол улсын иргэн л дээ. Хонконг улсаас. За тэгэл одоо би эрэхтэндээ масруулах бодис нуугаад оруулахыг завдсан юм тохиолдлууд гарч ирсэн. За олон улсын шуудан илгээмжээр одоо Монгол улсын иргэдийн загсан дайсан ачаан дунд нь масруулах бодис хийгээд одоо нэвтрүүлэхийг завдж ирсэн. Цөөнгөө тохиол тэр битэл одоо чихэр шоколадны дотор хүртэл ингээд яаж шоколадны дотор хийсэн гэдгийг одоо гайхаад болохооргүй тийм байдлаар. Тийм одоо манай гайлын ерөнхий газрын нөгөө музей гэж байдаг шүү дээ. Тэнд одоо яг нөгөө оноороо илрүүлж исэн зөрчлүүдийн талаар их сонирхолтой ингээд байдлаар тавьсан байдаг шүү дээ. Тэгээ тэнд харангуут нөгөө хүүхдийн тоглоомд хүртэл ингээд те нууцсан, за пүүзэнд гутландаа хүртэл нууцсан ингээд маш олон одоо хүний санаанд ормгүй байдлаар л яг тийм зүйлс яг орж ирдэм байлээ. Тэгээ тэрийг нь одоо яг тэр тухайн одоо зөрчил хариуцсан байцаагч одоо мэдрэмж гэх үү те одоо төрөл бүрийн л одоо авьяа шаарддаг бах та. Тиймэрхүү хэрэг илрүүлэхэд те. Яг одоо ингээд нуунд алдсан арга хэлбэрүүдийг ингээд ярихаар нөгөө талдаа бас бид ингээд буруу сэтэл өгчих гээд байх нэг юм эрсдэл байгаад байдаг л да. Гэхдээ одоо үнэхээр одоо хяналтын байгууллага, хууль сахиулах байгууллага бол энэ хууль тогтоомж зөрчилтийнхөө үндсэндээ бараг л муур болгон шиг хөдөлтөөл явж байгаа л да. Эдгээр чинь шин дутмаар ингээл интернетээс хайгаал нуунд алдал гарах хэлбэрүүд гээл нөгөө dark web гэж ярьдаг те нөгөө Tor браузер ашиглаад ингээл онлайн худалдаа хэрэглэдэг гэх мэтлэнгээр тэгээ янз бүрийн арга хэлбэрийг ашиглаж байна. Зарим нь бараг хүний ой тойнд багтамгүй юм одоо
аргуудыг ашиглаж нүүн алдалдаг л да. Тэгээ яг бид ингээд олон улсын байгууллагуудаас ирүүлж байгаа сэрэмжлүүлэг дээрэс нь одоо үе өмнөх гайчтаасаа бидэрт үлдээсэн тэр одоо бит бус өв гэж бараг хэлж болохоор тэр туршлага байна шүү дээ. Тэднийг бүгдийг аль болох ингээд өөрсдөө шингээж хойч үедээ үлдээх хийгээл зорж явдаг. Одоо бид ч одоо Ахмад гайлчиндаа баг орчод шүү дээ. Ер нь одоо ингээд одоо яг хил гайл дээр одоо байдаг байсагч нар бол баг хөдөлчөнд одоо ерөөсөө нүднийх нь харцаар л одоо баг ингээд зөрчлээ. Ер нь одоо ингээд бид нар ч тийм арга техник заадаг л да. Одоо нисхуудл дээр ингээд зогсож байхад өмнөөс ирж байгаа нэг 100 зорчигчийг ажиглаж явах явцад одоо биеийн хилэмж гэж ярьдаг те зорчигчийн биеийн хилэмж алхаа гიშгэ гэдэг юм уу. За ингээд гайлын байцагчийг хараад үзүүлж байгаа хариу уруулч байдаг юм уу. Тэр бүгдийг давхар ажиглаж байдаг. Тэр дунд ч бас энгийн хувцастай манайхаа явж л байдаг. Та Гайл подкастыг үзэж байна. Ер нь энэ хил гайлаар одоо энэ ман сургуулах үед сар тамхиг оруулж ирж байгаа энэ аргачил нарийсж байгаа бол Монголын гайлын албаны басны шалгалт шүүлэг бас л зэрэгцээл нарийсаал явж байгаа шүү л гэдгийг л одоо бас хэлмээр байна тий. Тэгэхээр одоо ард иргэд маань ч гэсэн бас их тийм ер нь хуйлаа дагаж улс их орныхоо энэ үндэсний аюулгүй байдал энд бас өөрсдийн ухамсараар бас хувь нэмрээ оруулах нь бас маш зөв асуудал тийм ээ. Ганцхан одоо гайлын байгууллага хариуцж байгаа асуудал биш шүү дээ. Би нэг 2 сарын өмнө л манай нэг байцаагч болдоо байцаагч нэг нэвтрүүлэг нөгөө үүрэг хүлээсэн альчин тийм. Тэнд нэг үг бүр ингээд бүр өстө 100% санал нийлдэг юм. Гайлын улсын байцаагч бол хамгийн түрүүнд эх оронч байх хэрэгтэй. Эх оронч байна гэдэг маань одоо юу гэдэг юм. Би эх орончоо гээл одоо ямар хөх Монгол юу ч хүлээдэ. Эсвэл нэг лайв даал те ингээл яваад хасаа илүү хүн болгон өмнөө хүлээсэн үүргийн үнчээр 100% биелүүлэхэд л тэр хүн бол эх орныхоо өмнө хүлээсэн үүргийн өргөсөн тангараа биелүүлж яана л гэж хардаг. Манай гайлын байцаагч ялгаа байхгүй. Тэн дээр яг хөө зүгээр нийгэмд одоо муу нэртэй гэх нь хааш юм тодорхой одоо ингээд нэг тийм кейсүүдээс болоод одоо нэг өхрийн хувьд оргил 1000 өхрийн хувьд оргил гэх шиг гайлынхан ийм тийм бол авилгачтай хүн сурталтай дарамтлалтай гэнтэйгээд ярьдаг л да. Гэхдээ үүндээ одоо энэ 2000 гаруй Монгол Улсын хилийн болон хүний одоо нөхөд төсөлд ажиллаж байгаа 2000 гаруй байцаагч юм бол ихэнх хувийг нь би одоо саяны та бид гурав ярьдаг шиг өргөсөн тангарт үнчээр зүтгэж яваа л гэж итгэдэг. Ер нь бол одоо сүүлээр яг энэ гайлын байгууллагын энэ ажил мэргэжил гэдэг бол таны хувьд яг ямар ихтгэл үнэмшилтээр энэ албыг хаштیں۔ Тэ? Энэний одоо жишээ нь танд бахархах штэ гэдэг юм уу? Одоо танд их тийм сайхан зүйл нь яг хаана оршдгийг. За магадгүй яг энэ ажил мэргэжлээ хийхэд танд төв учирдаггүй. За асуудал байдгүй. Зүгээр яг энэ мэргэжлийнхаа ажлыг яг ингээд хийгээд явах явцад одоо жишээ нь ямар нэгэн одоо тогтолцооны хувьд гэдэг юм уу? Тэ? Ажил мэргэжлийн хувьд гэдэг юм уу? Ингээд асуудал нь хаана вэ? Энийг бол яг та хувь хүн талаас одоо хариулж байна. Тэнд байцаагч хийж байгаад бас дарга болчихог л дээ. Төрийн албаны нөгөө мерит зарчим гэж байдаг. Тэр зарчмаараа л явж байгаа. Бүр анхлын ярих юм бол шинжээч одоо манайхан шалгагч шаки гэж ярьдаг да. Тийм байдлаар л гайлын төлөө орд орж ирсэн. Нэг жил ажиллаад байцаагч болж ирсэн шалгалт өгөөд байцаагч шинжээч болж ирсэн. За тэгээ түүнээс хойш одоо байцаагч, ахлах байцаагч, албаны дарга, хэлцээний дарга, тэгээ зөвшлөө тэмцэх газрын дарга одоо тэгээ нутгийн гайлдаа ерөнхийдөө бол бусад л одоо өнөөдрийн албан тушаалыг хасж байгаа багийнхныхаа адил яг энэ мерит зарчмаараа л явсан. Тэгээд өнөөгийн 23 жилийн өндөрлгөөс харахад гэдэг шиг эргээд харахад бас янз бүрийн л нөхцөл байдалтай тулгарч ирсэн л да. Тулгамдчил байсан. Тухайн үедээ бүр шантрагч үе гарч ирсэн. Гайлаас гарээч гэж бодож ирсэн. Бид одоо бүгдээрээ л энэ Монголын гайл өнөөдөр ажиллаж байгаа 2000 гаруй байцаагч миний энэ туулж ирсэн замлыг туулаад ирсэн байх. Залуучууд та нар ч гэсэн бас цаашаа туулаад явах байх. Яг тухайлан асуувал би бол хариулахад бэлэн байна. Одоо ярилт зөндөл юм байна гэдэг шиг л. Тэгэхээр энэ албаны нэр хүнд гэдэг бол хамгийн түрүүнд хувь хүний итгэл үнэмшилтэд тулгуурлах ёстой гэж бид хэлж ирсэн. Монголчууд өнөөдөр хамгийн их дутагдж байгаа зүйл бол энэ ёс суртахуун гэдэг. Хувь хүний ёс суртахуун гэдэг зүйл. Итгэл үнэмшил гэдэг зүйл. Яагаад би энийг нэлээд акцент өгж яриад байна вэ гэхээр бид чинь уг нь 2200 гаруй жилийн төрт ёсны түүхтэй дэлхийд дээр одоо оршиж байгаа энэ 200 гаруй улс гарын 10% багтахаар зөөх улс байдаг.
Тэгээ би энэ дээр нэг юм бүр онцолж ярмаар байгаа нь монголчууд бид чинь түүхийнхаа хамгийн эд үед хүчрхэг явсан тэр 13 дугаар зуунд ямар байсан бэ гэдгийг бас нэг ноос товчоноос зарим одоо тэр судлаачдын бас би уншаад тэрийг бас нэг жишээ чинь залуучуудаа өөртөө ч гэсэн нааж явахыг боддог л доо. Тэгээ би яагаад бас түүх яриад байна вэхээр нөгөө түүхээсээ бид өргөл сургамж авах хэрэгтэй. Нөгөө түүхээ мэдхгүй ойд төрсэн сарамчтай айл гэж үгч байдаг шүү дээ. Гэтэл өнөөдөр бидний өвөг дээдс 13 дугаар зуунаас хойш хичнээн олон 100 жил тэмцэж цус хөлсөөн урсгаж яж энэ туурах тусгаар Монгол улсыг биднэрт авчирч ирэв. Энэ дээр хамгийн одоо энэ өвөг дээдсийн маань хөдөлгдөг үнж байсан зүйл бол тэр эх орон ард түмнийхөө өмнө өөрийнхөө одоо арх ашигыг хоош нь тавьж чаддаг байсан тэр л чанар байна. Тэгэхээр энийг одоо бид нэг хайхтар би одоо нэг хайхтар сүртэй энийг яриад байгаа та гол нь биш. Энийг зүгээр өнөөдөр жижигрүүлээл одоо манай гайлын ажилтнууд одоо дарга цэрэг гэлтгүүгээр бид бүгдээрээ л яг энийг санаж явах хэрэгтэй байхгүй. Тэгжээж л бид энэ өнөөдрийн энэ одоо хатуу ширүүн өрсөлдөөнтэй геополитикийн одоо ашиг сонирхлын мөргөлдөөнтэй энэ цаг үед одоо өөр өөрсдийнхөө үүргийг дээр доргуу том баггүй биелүүлжээж үр хоочтой энэ улсаа бас бүрэн бүтнээр нь илүү хөгжүүлж үлдээх байхаа гэдэг дээ. Тэгээ яг үнэ одоо жишээ нь Сүхбаатар даргын ярьж байгаа бол бас айгүй одоо чухал одоо санаа л да одоо хэлж байгаа юм бол тэ. Тэгэхээр ер нь бол энэ төрийн албан хаагч төрд зүтгэн гэдэг бол өөрөө жишээ нь яг итгэл үнэмшлийн асуудал. Энэ итгэл үнэмшлийн асуудлыг бид нар одоо бүх түүхээсээ эхлээд итгэл үнэмшлээ олж авах хэрэгтэй. Итгэл үнэмшлийн ард дээрээс бид нэр ёс суртахуун яригдана. Ёс суртахууны ард дээрээс харилцаа яригдана. За ингээд тэгэхээр бид нар юу гэж зөвхөн харилцаа гэхээр л одоо байцаагч нар яасан муухай ааштай юм ч гэдэг юм уу тэглээ инглээ ч гэдэг юм уу тэр харилцааг шууд утгаас нь ярьж их боломгүй болчиход байгаа юм л да тий. Итгэл үнэмшлийг бас шууд одоо бас яар. Тэгэхээр итгэл үнэмшлийг ярихын тулд заавал дүүх ярих болчихж байгаа болж. Тий яг үнэ. Тэгэхээр бас энэ их зөв хариулт санагдлаа. За тэгээд одоо Сүхбаатар дарга манд бас гэр бүлийн байдал тий одоо хэдэн хүүхэдтэй за хань ижил нь одоо бас энэ албыг хамт хашдаг гэж бас ойлгосон тий. Тий эхнэр маань битэр чи анх 2002 онд энэ гайлын лабораторид анх ороод танилцж ирсэн хоёр байхгүй. Тухайн үед 4 залуу орж ирсэн. Одоо яг л энэ ануугийн үед байсан да 20 хэдэн настай дөнгөж сургуулаад төгсөөд ирсэн. Тэгээ тэр 4 залуучуудын нэг нь миний эхнэр байсан. Тэгээд байсан байлээ тий. Тэгэл 2002 оноос хойш 2005 хүртэл үерхэж явсан. Тэр чинь тэгэл тэр хооронд бие биенээ таньж мэднэ. Дотнос нь ойртон. Wel сайдж мод юм л болно шүү дээ. Тэгээ 6 онд би тэрийн ууган хүү маань мэндэлсэн. Тэгэл түүнээс хойш би тэр ч одоо ингээд бараг 20 жил энэ хугацаанд 4 хүүтэй боллоо. Тэгээ том хүмүүсээ өнгөрсөн жил оюутан болоод санхүү эдийн засгийн сургуульд орлоо. Санхүү эдийн засгийн сургуульд. Тэгээд одоо гэр бүлийн хүн яг хаана ямар албасч байна? Манай ихнэр сая багыгаа 3 нас хүртэл нь харж агаад хүүхд тасгчлуудтай байж агаад эргээд сая ерөнхий газартаа ажилд орсон. Гэр ойрхон 11-тэй хүүхдийн хичээл сургууль ажил орхон болохоор амар идэгэн. Өдөр цай байгаараа очиж цагаа уучна. Хүүхдийн цэцэрлэг орох. Төрийн албанд ажиллана гэдэг бол дажгүй юу? Ер нь амьдрал гайгүй юу? Ер нь тэгээд бас тийм ч амар биш шүү дээ. Хоёулаа төрийн албанд. Тэгээд тэр зэмээ гайлт хоёулаа ингээд цуг ажиллана гэхээр одоо би чамтаа сууж ямар гайлаас гар гэлтэй биш. Одоо уг нь бодож явах нэг нь арай чөлөөтэй хувийнхаа юм чиглэлээр юм хийгээ явсан бол зүгээр ч юм сая санагддаг. Тэгэл заримдаа ч энэ 20 хэдэн жилийн хугацаанд эхнэр битэр ч одоо хоёулаа 23 жил ажиллажлаа. Нэг өдөр тушаалгараар бие сэлэнг рүү ингээл яваал өгөн. Тэр үед ба одоо хоёр дахь хүмүүс жоохон байсан. Эхнэр том гэжтэй. Хоёр дахь хүүгээ дагуулаад цуг хоёулаа тэр сэлэнгийн алтан булаг Сүхбаатар бомтор нэг 2 жил шахам ажилласан. Нэг хэсэг тэр амхан ч антхаа хэвцүүлж би тэрийг энэ төмөр зам мам мэрэгжлийн нөгөө ирч явж гин гэл. Үндсэндээ хүүхдээ хувааж аваад тий нэгэн үе эхнэр маань бас урагшаа ингээл хил рүү ажиллахаар явсан. Тэгэл үндсэндээ 4 жил гаруй явсан шүү дээ. 4 жил гаруй би чи энд бас үлдсэн 3-таагаа тэгэл өглөө 6 дахь цус өглөөний хоол бэлдээл тэгэл багын цэцэрлэгт нэгийн сургуульд орой ингээл цааш нааш гэл нэг мэтгэхэд. Тэгэхээр одоо жишээ нь гэр бүлийн байдал одоо
харилцааны асуудал ер нь доголдох асуудал гарах уу? Одоо эн чинь бас нэг монголчуудын үг байдаг ч те нөгөө бие холдуулсгээд холдно гэдэг үг байдаг. Тэгээ энэ одоо жишээ нь танаа ажил мэргэжилд бол энэ хол байх асуудал гэдэг бол ер нь гардгийн биш те. Гарна. Манай гайлч ер нь тэгээд энэ ер нь одоо сая миний энэ жишээ бол зөвхөн битвэр дээр ч биш дээ. Олон гайлчин гэр бүлүүдийн за олон гайлчдын бас туулаад явж байгаа бас нэг одоо сүүдэрт байдаг л тэр болгон хил гараад идэв юм шүү дээ. Олон гэр бүлээс салдаг. Олон залуу гэр бүлүүд. Гуяахын нөхөр нь ингээл хотод эхнэр нь усын боршоод ч юм уу дорнтын одоо хавирга дээр ч юм уу ингээл нэг 2 жилээр намайг сэлэнгэд 2012 он томдогдоод очиход манай нэг ахлах ах байсан одоо. Одоо тэтгэвртээ суусан л да. Гэхдээ зөвхөн чи энэ дагнар таньдаг мэддэг хүн байна уу? Яас гэсэх. Одоо намайг 7 сар болгоод татна гэдээ 7 жил болгочлоо гэл ингээл. 7 жил энд байж идэг. Гэр бүл нэнд байж идэг, хотод байж идэг. Тэгэл ер нь тэгэл нэг хилийн цэрэг гайл хувирч тэгэл яг л адилхан дөө хэцүү. Тийм л цаг мөчүүд байсан. Эхнэртэй ч гэсэн тэгэл хоёр тустай ажиллаж байхад сайдч муудахын зөндөөл байсан шүү дээ. Тэгээ яг эцээц тэгэл нөгөө нэг дор ажилладаг хүмүүс чинь биеийнхээ зовлон жаргалыг сайн ойлгодог. Тийм. Тэгэл төдийгөөс өдөө хүртэл явж л байна да. Тэр нийтлэлтэр бол бас таны бас их тийм шүүмжлэлтэй гэх юм уу өөрийнхөө одоо олж харсан зүйлийг илэрхийлсэн гэх юм уу ийм өнцгөөс бас ингэж бичсэн байна лээ. Тэгээ надад бол их таалагдсан. Яг одоо дотор нь ажиллаж байгаа хүний хувьд ийм одоо бэрхшээлүүд байна. Би одоо юу гэлээ би зүгээр л ажиллаа хиймээр байна гэдэг одоо нэртэй тий. Тэгэхээр чин энэ өөрөө одоо үнэхээр бол яг хүний яг өөрөө дотроос гарах үг байхгүй юу? Би зүгээр л ажиллаа хиймээр. Энэ үг ямар хүчин зүйлээс одоо нөлөөлж ирсэн бэ? Энэ талаар та бас яриач. Тийм. Тэгэхээр Сүхбаатар даргаыг бас яг хариултаа хэлэхээс өмнө яг энэ 10 жилийн өмнө бичсэн нийтлэлийн хэсгээс нь бүгдээрээ уншичаад яриагаа үргэлжлүүлье гэж бодлоо. Монголын гайл засаглалын хямралд живж туйлдж байна. Сүүлийн хэдэн сонгуулийн дараа өрнөдөг байсан гайлын албан дахь халаас хэлгээ албан тушаалын 8 өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна. Нам дагсан томилгоо гайлын байгууллагыг хэсэгтэл божигнуулдаг байсан бол сүүлийн жилүүдэд улс төрийн тоглолтоос улбаатай хурган түлхэн дарга нар нэг л өдөр хурж ирээд сандал ширээгээ булаацалцдаг боллоо. Хаягдл төмрийн 8-ачин, аймгийн алдар дуяач, ард түмний гавьяат, ардын намын төв байрны жижүүр хүртэл гайлын албанд заларч дарганцар болох үгүйдэл замын өд Улаанбаатар хотын гайл зэрэг бизнес ангиллын дарга, орлогч, ахлах, гүүб, эсвэл ядчил нярв үүдний жижүүрээр томилогдохоор хөлтөөн хөлхөж, хөлгүйн мүлхөж, намын даргийнхаа үүднээс 01-ийн үүд хүртэл дугаарлах нь нүдэн дээр л өрнөж байна. Шүлэг уншиж байгаа юм шиг гоё уншиж байгаа болохоос биш. Айгуу тийм юутай асуудлууд яригдж байгаа. Энд ихтэй яг бод тойдол дээр Сүхбаатар дарга ер нь үнэн шүү дээ. Энэ ганцхан байгууллагын ингээд хардл сэрдэлт гэдэг юм уу? Ер нь бол одоо ерөөсөө нийгэм иргэдэд бол ил болцсон асуудал шүү дээ. Тэгээ энийг одоо жишээ нь уяач одоо тий уяач. Тэгээ ер нь одоо бас манай урлаг соёлынхан ч гэсэн хин тийм бас дарга зэрэг болцсон явдаг ер нь харагддгийг шүү. За энэ дээр бас ингээд байр суурь илэрхийлж яг 10 жилийн өмнөхийн нийтлийг одоо ямар сэтгэл зүйтэй бичижсэн. Би зүгээр л ажилламаар байна. Удирдлагын жил дараалсан олон томилгоо халаас илгээ намайг ажил хийхгүй байна. Одоо би ажиллаа хийхийн оронд яаж хөдөө гадаа хөөгдчихгүйхэн шиг хин нэгэн шинээр томилогдож ирсэн даргад жигдчихэлгүй одоогийн ажлын байрандаа үлдэх тухайл тархиа гашилгаж суудаг болсон. Учир нь миний амьдрал гэр бүлийн минь хувь заяа үүнтэй холбоотой. Төвөг цаашаа 5-10 цаасны татварыг төсөвт төвлөрүүлэх гэж хуулиар хориглосон элдв бараа таварыг хилээр нэвтрүүлэхгүй гэж ажилдаа улаарч явснаас ингээд хар амиа хохолоод шинээр ирсэн даргадаа таалагдаад явж байвал өөрт минь болон гэр бүлд маань үлзийтэй. Би нэг манай хоёр найз байдаг гэсэн юм уу? Нэгэнд одоо хөрхий бурхан болцсон. Яг энэ нэг үг хөтэлдэг байсан пэйжийг. Тэгээ би тэнд тухайд өөрийнхөө үзэл бодлыг нийтлэл хэлбэрээр бичиж өгчээсэн. Тэр үед ч одоо Баабар цаг юм гэдэг нэг юм блогеруудын нийтлэлээ тавьдаг юм байсан. Тэн дээр ч одоо нөгөө Артанян, Хэнтергээл тийм хөтөрлийн нэг тийм филетон маягийн нийтлэлүүд хийдэг байсан. Миний энэ бол яг тэр нь биш л байна л да. Тэгээ энэ бол зөвхөн над дээр тохиолдсон кейс биш. Би яг өөр дээр тохиолдонгууд бухимдаад энийг бичсэн ч юм биш л дээ. Энэ үед бол тий. Энэ яг л нэг олон гайлчд одоо миний найзуудын дунд яг нүдэн дээр ингээд ийм асуудал үүсээд
гэр бүлээ орхиод хэдэн жилээр ингээд хил дээр ингээд бомб дээр мартагчдаг. Гэтэл нэг өнөөдөр аль нэг нам улс төрийн нам сонгуульд ялангуут араас нь баах нэг томилгоо болдог шүү дээ. Тэгэл нөгөө яг нөгөө өмнөх ажлаа чин одоо шударгаар хийгээ явж ирсэн ямар нэгэн татлаад үлхээгүй улс төрийн ардалгүй эсвэл нэг том мундаг ах トゥ хамаатан саданггүй тийм игэл бор баяцагч нар хамгийн түрүүнд энэ асуудалд өртдөг нь үнэн байхгүй. Үнэн байсан. Ингээл хөдөө томилтоор явсан хойгоор ингээл ар гэрийн асуудал үүслээ. Аав ээжийн өнгөрчлөө, хүүхэд нь хүртэл ингээд өвчтөй зовлонтой байхад ингээд асуудал эргэж эцэг нь тэнд ингээд ажиллаад ирч чаддаггүй. Иймэрхүү асуудлууд зөндөө гардаг байсан. Иймэрхүү зүйл чи хийгдүүлцдэг байсан. Би бол энэ нийтлэлийг бичгтээ тэр найзтай өгсөн нэрээ бэл өөрийнхөө нэрийг ил гаргаагүй. Манай тэр найз маань бол өөрийнхөө юм дээр ингээд нийтэлж байсан л та. Тэгээ энэ дуу хоолойг гядхнаа энэ дээр шийдвэр гаргаж байгаа улс хурлыг хүрээд уншуулчих юмсан. Эний чинь одоо би аль нэг хурал дээр эсвэл манай нэг байцаагч нэг найз босоод хэлж чадахгүй шүү дээ. Тухайн үед тийм л байсан. Энэ асуудлыг хамаагүй хөндөж тавиад хэлчих юм бол магадгүй нөгөөдөр нь тушаал гараад улсуудын очихоос хулгадаг, халгадаг тэр газар нь. Тэгээ нэг хэсэг шууд толдог газар чамайг томилуулна гэд дарамтлагдаг байсан үуч байсан шүү дээ манайх нэг. Тэр нь одоо хаа байсан хэлийн бомбтууд, дэд бүтц байхгүй, тог цоглогон байхгүй, галдаг бишэнтэй богоончт амьдэрдэг. Иймэрхүү газрууд, иймэрхүү тохиолдлууд бол зөндөө байсан. Тэгэхээр энэ 10 жилийн өмнө бичижсэн одоо энэ байдал юу н одоо хэрэв өөрчлөгдсөн бол таны зүгээс юу гэж хардаг вэ? Гайлын ерөнхий газар чинь нураг татан буулгаал, татвартай нэгтгэл тэгэл тэр нисэх хуудал дээр байсан эрдэнэтгийн аппаратыг чи хүртэл очиж загнаж байгаа л авч хаяал та нар тэнд гадаад шалгуулаад ирсэн юм энэ шалгаж явах ямар хэрэгтэй ингээл ахуулж исэн шүү дээ. Зорчиж байгаа ачааг шалгах эрдэнэтгийн гүйсэн гэсэн. Тэгээд ингээд ирэхээр яг зүгээр мөрөөрөө ажиллаа хийж исэн нөгөө үндэсний аюулгүй байдлыг хангах чиглэлгээ усын төсөв бүрдүүлэх чиглэлгээ биелүүлэх ёстой байсан чинь гарын бухарлаад дээрэс нь ингээд тэр төдий хүртэл хасч ирсэн энэ карьер мэрэж зачмаар явсан юм руу энэ үнд зүйлс рүү халдаад ирэхээр хэн ч гэсэн маш их хэмжгэлдэг. Тэгээд тэр нь ард нь дараа нь дандаа гэр бүлд нь нийгмийн байдалд нь очиж тусдаг ийм л байсан. Харин сүүлийн жилүүдэд энэ байдал бол өөр болж байгаа. Би энийг одоо хаан чиний ч өмнө очиод хэлэхэд гадаа жижигхэн баг. Ялангуяа одоо энэ хүний нөөцийн бодлого хөтөлбөрүүд за энэ гайлын улсын байцаагчдыг сэлгэн ажилуулж байгаа энэ тогтолцоо механизм. За миний мэдж байгаагаар өнгөрсөн жилээс хойш үндсэндээ бараг 470 гаруй баха. Чимээ чинь 470 гаруй байцаагчдад нээлттэй сонгуульд шалгуулт ажлын байран дээр зарлаад 380. Тэгээ одоо бараг 500-аад албан тушаал шүү дээ. Энд чи одоо замын өвд байна, нисэх байна, ингээл гашуун сухбат байна, ингээл ерхий гадарч байж байна. Ингээд Монгол улсын 500-аад иргэн мэрэгжил боловсрол эзэмсэн залуучууд төрийн албаны ерөнхий шалгалтаа өгөөд тэгээ энэ тусгай шалгалтанд орж тэнцээд холбогдох сургалт, мэрэгшүүлэх сургалтандаа суугаад ингээд томилогдоо явж байгаа шүү дээ. Энэ бүхэн чинь яг энэ бүхэн чинь нөгөө нэг төрийн албаны хууль тогтоомж ингээд яг зөх ёсороо хэрэгжээд ирэхээр энд ажиллаа мөрөөрөө хийж байгаа залуу анууч байна уу, сухбатарч байна уу нэг итгэл үнэмшилтэй болоод ирж байгаа хгүй энэ албандаа. Дээрээс нь ирээдүйдээ. Тэгэхээр сүүлийн үед бол эрс өөрчлөлтүүд бол гарсан. Энийг бол бид бүгд мэдрээл явж байгаа. Энэ бол энэ нийтлэл бол зүгээр Сүхбаатар дараагийн хувьд бол зүгээр миний өнцгөөс ингээ харахад нэг талдаа шүүмжлэлтэй юм шиг мөртлөө нөгөө талдаа эн чинь одоо 112 жилийн түүхтэй гэдэг баха тийм гайлын байгуулагч 112 жилийн түүхтэй за мөн дээрээс нь 23 жил энэ салбарт ажилласан тийм энэ байгууллагт ажилласан энэ галтгоонд ажилласан тэгээд дан биеэрээ биш давхар биеэрээ гэдэг шиг их нэртэйгээ хамт энэ байгууллагт ингээд зүтгэж гин ингээд энэ хоёр хүний чинь арталд энэ гэр бүлийн өрөг нөгөө дөрвөн хүүхдийн асуудал яригдж гин гэдэг юм. Тэгэхээр энэ яалч жоохгүй энэ салбартаа хайртай. Яалч жоохгүй энэ салбарынхаа болж үтэхгүй байгааг дотор талаас нь одоо хэлхээс байгаа байхгүй. Нөгөө талдаа энэ салбар мэрэгжлээ харамлж байгаа, хайрлж байгаа л юм хэлбэр гэж зүгээр би ойлголоо л доо. Тэр талаас нь таны энэ коммент нэр өнөхөр гоё коммент. Бид яг ингээд гайлд яг унган багасаа ажиллажсэн бид митийн миний үеийн залуучууд чинь байгууллагад бас нэг хайртай байхгүй. Чи бас нэг үнд зүйл өөрснийх нь бас нэг тийм мөшөл байж тань хийж байгаа ажиллаараа барахдаг. Түүнээс хэлбэр төдий тэр зүйл бол тийм сонин ач холбогдолтой биш шүү дээ. Наад одоо чинь би миний эхнэр гайлд ажилладаг. Миний одоо 3 дахь хүү эхнэр маань хүүхд тасарч өлөөдөө намайг Сэлэнгэд байх тэнд очиж байж байгаад тэгээд за төрхөнд өгцөн байна гэд хот руу дөрүүлээ одоо 2 тамтайгоо
нартайгаа ингээд явж явах үед зам технэр өвдөрөд ус гараад ус нь гараад тэгээд дархан төрж исэн үе байхгүй юу. Дархан төрчихсөн байсан үе л дээ. Түүнээс хойш. Тэгээ 14 онд манай 3 дугаар хурчин замдаа явж байгаад дархан дээр Сэлэнгээс хот руу явж байгаа дархан төрж исэн. Гэх мэтлээ иймэрхүү одоо сонин жишээ фактууд манай гайлынхын дунд их олон бий. Гэхдээ тийш та одоо тэгээд хүний амьдралд янз бүрийн юмнууд тохиолдож байгаа те энэ цаг хугацаа энэ одоо сэтгэлээ зориулсан ийм ажил мэргэжлээ одоо хэн нэгэн уяачаас хэн нэгэн урлаг спортын хүнээс одоо хайрлаж хамгаална үстэй чи одоо энэ чинь зүй ёсны хэрэг үстэй те. Та Гайл подкастыг үзэж байна. Одоо таны хувьд одоо чинь зөвхөн дараагийн хувьд ингээд энэ одоо ажил мэргэжил хайртай мэргэжил энэ зүйлийг одоо энэ нийгмээр энэ сошиал ертөнцөөр гэдэг юм захимаар ингээд тэ энэ авилгалд идэвхсэн байцаагч нар ч гэдэг юм уу гайлын байгууллага одоо жишээ нь одоо авилгын одоо асар том юм юу болчиход байна ч гэдэг юм уу ингэж бичигдэх яригдах энэ нь одоо жишээ нь танд хувь хүний үдэд одоо ямар тусдгүй ер нь хэр санагддаггүй энэ ингэж яригддаг зүйлүүд манай гайлынхны дунд ийм яриа байсан. Одоовч байдаг бах. Яг энэ дөрөм товцоо саарл форма өмсөд гадуур явахаар уг нь сайхан байдаг гэхдээ санаа зовоод байдаг гэж. Тэр их эмзэглэмээр өгөл. Маш эмзэглэмээр өг. Уг нь төрдөө ард түмэндээ үйлчилж байгаа төрийн тусгай чигүүргийн хүн бол уг нь бахархалтайгаар тэг явж өстэй. Тэгээ энэ цаана юу харагдаад байна вэ гэхээр сая таны ярьдаг л энэ үндсэг байна байхгүй. Төрийн албаны гайлын байцаагч нарын нэр хүндийг өндөр төрөхийн тулд гаргахын тулд шат чадандаа л дарга зэрэггүй байцаагч ахлахгүй бид бүгдээр л хичээж явах хэрэгтэй. Энэ гайлаар явж байгаа иргэн хинч бай энийг гүхэн яагаад яг өөрийнхөө ах トゥ шиг тий ах их шиг ингэж үзээд харилцаж болохгүй гэж. Гэхдээ ах чинь юм уу их чинь хүрээд ирэх юм бол энэ гамраа гайлын хууль тогтоомж ийм байдаг юм шүү. Энийгээ ингэж мэдүүлэхгүй бол энэ чинь ийм хэмжээний одоо зөрчил торгуул ногдуулдаг юм шүү тий. Эсвэл яагаад яг тэдэртээ одоо ханддаг шиг тийм урдан чуурхай юм байж болохгүй гэж. Хүн нэг бүр одоо энэ байцаагч нэг бүр ингэж эхлэх юм бол энэ систем нь аяндаа тунгалгашаал ирнэ. Тэр хэрээр нийгэм бол нийгэмдх энэ үнэлэмж сэргээл ирнэ. Манай гайл айгүй эмзэг газар байхгүй юу? Эмзэг байгууллага. Маш өргөн эрхтэй. Би яагаад ингэж хэлж байгаа нөхөр гадаад худалдаанд оролцож байгаа иргэнч бай, аж ахуй нэгч бай эдгээр улсуудын одоо шууд тэр санхүү төсөв рүү одоо өөрөлд одоо тулж харилцах шалгах ийм хэрэгтэй өмчт нь халдах хэрэгтэй гэсэн. Зөрчил гарах юм бол тэр өмчийг хурааж авах хэрэгтэй. Тэр өмчөөс нь одоо тодорхой хувийг нь одоо татвар хэлбэрээр одоо төсөвт төлөвлөх үүрэгтэй. Тэгэхээр ийм эмзэг нөгөө талдаа авилгын эрсдэлтэй ийм ажлыг хийж байгаа улсууд тавигдах шаардлага өөртөө ч тэр байгууллагаас нь ч тэр байцаагчдаа тавих шаардлага маш өндөр байх ёстой. Нөгөө талдаа бас энийхээ энэ хүмүүсийнхээ албаагчдын нийгмийн асуудлуудыг нь маш их анхаарч явах ёстой. Харин нэг олзуурсан зүйл сая 2024 оны 12 сарын 26-ны өдрийн гайлын ерөнхий газрын дарга хатган жаргал даргын тушаалаар гайлын байгууллага албаагчийн ажиллах нөхцөл сургалт нийгмийн баталгааны хөтөлбөр гэж батлагдлаа шүү дээ. Энэ маань зүгээр нэг хөтөлбөр биш. Яг одоо манай албаа хаагчд маань нийгмийн асуудлууд тухайлбал эрүүл мэндийн хувьд, гэр бүлийн хувьд одоо тухайн ажиллаж байгаа газар гэр бүлээсээ тустай байна уу, юу вэ те өвчлөлийн хувьд яг ямар төвшөнд байгаа юм бэ гэдгийг бүгдийн судалгаагаар тогтоогоод за үүнийхээ ар дээр бид нар ийм ажил арга хэмжээг хэрэгжүүлэх ёстой байна гэдэг хөтөлбөрт оруулаад өгсөн. Тэгэхээр одоо бид эннийхээ хүрээнд одоо газар хороог одоо хариуцсан явж байгаа менежер бидний өвчсөн тэр хөтөлбөрөө үнэлж байгаад дотооддоо албаагч руугаа ч гэсэн үйл ажиллагаа явуулахад илүү төхөмтэй болсон гэсэн, үнэлэлтэй болсон гэсэн. За тэгэхээр одоо яг сөхөө дарагтайгаа бид нар бас олон зүйлийг ярьлаа тий. За энэ гайлын байгууллагын чиглэлгийн талаар за одоо мэдээлэл талаасаа иргэд олон нийт талаасаа ч гэдэг юм ингээд олон зүйлээр бас ингээд ярилцлаа. Яг би одоо яг иргэн талаасаа гэдэг юм уу нийгэм талаасаа гэдэг юм уу одоо жишээ нь бас ганц нэг асуултыг асуу гэж бодож байна. Одоо 23 жилийн байгууллагт ажилласан тий таны хувьд. Гэр бүлийн хүн бол бас хамт тий ерөнхийдөө хоёулаа нэг байгууллагт. Одоо яг хоёулаа гэр бүлийн хүмүүс хоёулаа нэг байгууллагт ажиллана гэдэг яг зүгээр хүний хүсэл мөрөөдөл байж болно. Тэгээ хоёулаа нэг байгууллагт ажиллана гэдэг энэ ашиг сонирхлын асуудал байна уу юу? Гэхдээ одоо юу гэдгийг нэгдүгээрт энэ нийтийн албан тушаалтныг ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх тухай хууль гэж байгаа.
авилгын эсрэг хууль тогтоомж гэж байна. Үүгээр бол яг хоригдсон зүйл бол байхгүй. Яг зөвхөн гайл гэдэг өнцгөөс нь хараад магадгүй танд гэдэг юм уу нийгэмд эмзэг тусдаг байх л да. Гэр бүлээрээ те ах дүүсээрээ ингээд гайлд ажиллаа л гээл те. Гэтэл магадгүй эрүүл мэндийн байгууллагад ингээд удам залгасан гавьяат эмч бундангийн хүү мэс засалж те мундаг эмч болцоох ингээл байж байна. Гэтэл энийг бол нийгэм бол тэгж харддаг. За магадгүй төмөр замын байгууллагад, иргэний нисхийн байгууллагад, цагдаагийн байгууллагч ингээл байдаг. Удам залгасан цагдаагийн албаагч нар. Яг энэ өнцгөөс нь хэрвээ харах юм бол бас биднийг ойлгох боломжтой. За магадгүй одоо зарим тохиолдолд юу гэдгийг өөр орчуул те технэрээ гайлд оруулаад ер нь гайлч бай, цагдаач бай, хаанч бай. Тэгээд нэг энэ алдан тушаалаа байгуулгаан ашиг сонирхлын нүдээр хараад ингээ яваад байгаа бол бас энэ өөр хэрэг. Тэгэхээр би бол яг тэрийг өөрийнхөө одоо энэ гэр бүлийн нөхцөл байдлаас харахад бол би бол тэрийг бол ойлгохгүй байгаа. Тийм асуудал байхгүй гэсэн үг. Залуу миний гэстэр байхгүй. Би тэртэй адилхан олон ийм гайлчин гэр бүлүүд байдаг. Би одоо таны одоо жишээ нь бас нөгөө нийтлэл бичсэн нийтлэлүүдийг бас ингээд зах цухаас нь харсан. Тэгээ одоо таны нийтлэл дээр одоо жишээ нь юу гэдгийг мэрэгжилээ өмөрсөн. Нөгөө талдаа одоо бас шүүмжилсэн талаас гэдэг юм уу те яг дотор нь байгаа хүний хувьд мэдж байгаа зүйлүүдээс бас ингээд хуваалцаж байгаа асуудал. Та 23 жил одоо энэ салбарт ажиллаж байна гэж байна. Энэ 23 жил одоо ажиллахад те тийм одоо төвөгтэй зүйлүүд төр бичсэн нийтлэл дээрээс харахад тийм төвөгтэй зүйлүүд байсан бол та одоо ягаад эзэн нэг өдөр гарчиж болоогүй одоо энэ байгууллагыг шиг болчихъя хайчээ гэж одоо санагдах үе байгаагүй. Тийм үе байсан шүү. Байсан. Гайлын байцаагчийн хувьд хардлага сэрдэлгэд өртөх. За бусдын одоо гүтгэлгэд өртөх тохиолдолч байсан. Ирэх бүхий байгууллагын зүгээс шалгачж байсан удаа би. Тэгээ тэр дунд тгээ явж явах үед шантрах за ингэж явж байхаар хуваараа өөрийнхөө одоо нэг авиас чадвар байдаг бол тэрийг шавхаад бизнесийн салбарт ч юм уу за уран бүтээлийн салбарт ч юм уу аж ахуйн салбарт ч юм уу ингээд явъя даа гэж бодогдох үе байсан. Гэхдээ хүнд одоо бас нэг өөрийн гэсэн нэг тийм материалог бус үнд зүйл бий болдог штеп. Хүн ингээд өөрийнхөө миний амьдралын 23 жил гэдэг бол тийм бага хугацаа биш. Энэ хугацаагаа энэ албандаа зориулж ирсэн одоо олон зуун галчтын л нэгэн адил нэг өдөр шууд шийдвэр гаргаад за би боллоо гэдэг ингээд няцах бол амархан. Гэхдээ бас нөгөө тийм үг гэдэг чинь бурхан хүнд даахтай хачааг нь л үүрүүлдэг гэдэг шиг бидэрт бас тийм байдлаар өөрсдийнхөө энэ нөхцөл байдлыг хүлээж аваад тэгээ явах юм бол гайлын байгууллага гэдэг чинь уг нь бол эрхэмсэг нэр төртөө гүйцэтгэгчүүд чиг үргэрэж гисэн юм буянтай юм сайхан байгууллага шүү дээ. Тэгэхээр альва ямиг бас нөгөө сөрөг талаас нь харахаас гадна эрэг талаас нь хараад хүлээж аваад ингээд явах юм бол бидэрт боломж яг адилхан л байдаг. Яг би энэ нөгөө яг үзэгчд маань гэдэг юм уу иргэд маань гэдэг юм би бол нөгөө яг нийгмээ төлөөлж одоо ард түмнээ төлөөлж өөрөөс чи асуугаад байгаа. Зүгээр яг ийм асуулт бас асуугаасаа гэж бодсон асуултыг л амхандаа бас тавих гээд хичээгээд байгаа. Түүнээс би одоо таныг авилгач гэж байгаа юм биш шүү. 23 жил одоо жишээ нь энэ салбарт байхад танд ямарваа нэгэн одоо улс төрийн албан тушаалтны одоо татлаа төтлөөж гэдэг юм уу ийм асуудал одоо танд байсан уу? Би нэг энэ нийтлэл дээр нэг тийм өгөө болгоод бас нэг бичижсэн л да. Тухайн үед хөдөө ийш тийшээ амрагдахгүй ч гэдэг юм уу элдвээ ингээд ам шахалтанд орж явах үедээ өөрийнхөө ураг удмын холбоос л би ер нь ямар байна улсын архивд суугаа шүүж үздэг юм уу гэд. Надад бол тийм айхтар мундаг улс төр нөлөө бүхий итгээд нөлөөлөөд одоо миний өнөөдрийн одоо энэ карьерт гэдэг юм уу энэ замнал албан тушаалд хүрэхэд нөлөөсөн юм байхгүй. Харин энэ гайлын байгууллагад анх ажилд ороход тусал дэмжиж исэн, санал тавьж исэн тийм хүмүүс бол байгаа. Манай Батэрдэн дарга, манай гайлын байгууллагаас төрсэн үйлчлэгээний гавьяат ажилд анх намайг сургуулаа, хойно дипломын ажлаа Оросын улбаны улсын эрхүүд хийж ирчээд Шилхойн академийн химийн хөрөлөнд ажиллаж байхад дотроо санал болгож ирсэн.
чи хаана ажиллаж байна гэмээр хийм хөрөлөнд ажиллаж байна. Манай гайлын байгууллагууд ийм лабораторийн тоног төхөөрөмж суурьдуулагдаж байгаа. Чи энэний сургалтанд хамрагдаад ингээд тууштай явж чадах уу гэсэн. За би оролдоод үзье гэсэн. Тэгж би анх бол гайлд орсон. Тэрийг би нуудагч. Ер нь тэгээд тухайд надад одоо гарсан боломж түүнээс ямар нэгэн одоо дарга сайд ах дүүс ийм хүмүүсийн нөлөөгөөр би гайлын байгууллагад ороод өдөө зэрэгтэй явж байгаа зүйл бол байхгүй. Мэдээж хэрэг альва хүнч бай, байгуулагч бай, ажил нь үр дүнтэй байхад шат чатны удирдлагууд нь зөв хүлээж авч ойлгож ээж ажил нь урагшаа явдаг, үр дүн гардаг тийм бол хаач байдаг шүү дээ. Жишээ нь 4 хүүхэдтэй за тэгээд одоо гэр бүлийн хүн хоёулаа хамтдаа нэг байгууллагт ингээд ажиллаж байна. Нэгсэндээ эн чинь нөгөө төсвийн цалингаар л амьдарч байна гэсэн үг шүү дээ. Тэгж ойлгож болно. Тэ. Ер нь яг 4 хүүхэдтэй гэр бүлийн хувьд одоо хоёулаа төсвийн цалингаар амьдрна гэдэг амьдралд хүрэлцэв. Гэтэ хүн нөгөө хүнжлийнхээ хэрээр хөлөөж ийн гэдэг үг гэдэг шүү дээ. Чи бүр юу захтаал дагчгүй. Би бол одоо яг энэ 2014 онд ипотекийн зээлээр авсан хуучин нөгөө Оросын угсрамл 9 давхар байрны 3 өрөө орон сууцнд амьдардаг. Нэг унаатай. Одоо болов? Тий, 13 онд хойноос оруулж ирсэн Toyota Prado 120. Би одоо энэ машиныг 12 дахь жилдээ унж байна. Тэгээ хүн бол ер нь энэ насны амьдрал нөгөө энжитхийн төдийд өгтөрхийн хоёрын хоорондох энэ зай өнгөрдөг гэдэг шиг нүцгэн буцсан хүн гол нь энэ өнөөдөртөө өнөө цаг үедээ би мянган одоо хөрөнгө хөрөмтлүүлээд аваад өгөхгүй шүү дээ. Харин буруу орж ирсэн хөрөнгө магадгүй миний хүүхдүүдэд буруу одоо хөмжил суулгадаг. Ямиг хэд бэлэнчлэх. Нөгөө баян хүн нэг зууданд би хамт олонний хуралдаж гэсэн байцаагчтай хэлдэг. Баян хүн нэг зууданд баатар хүн нэг суманд гэдэг шиг хөрөнгө хураахын төлөө ингэж явах бол төрийн албаны хүнд бол зохисгүй. Харин тэрний оронд өөрийнхөө үнд зүйлийг бий бол өөртөө тий материаллык бас үнд зүйл, итгэл үнэмшил, мэдлэг боловсрал тэрийг бол хэн ч болгож авч чадахгүй. Жишээ яг 23 жилийн хугацаанд одоо жишээ нь тань дээр магадгүй зүгээр яг ингээд авилга өгөө гэд иржсэн юм кейс тохиолдож байсан. Одоо нэг юм зохицуулаад өгөөч ч гэдэг юм уу те бага татвараар одоо нэг бараа бүтээгдэхүүн оруулаад өгөөч ч гэдэг юм уу. Яг ийм кейс одоо яг таны амьдрал дээр тохиолдож байсан уу? Тийм зүйл бол ер нь яг л миний ижлийн гайлын байцаагч нарт адилхан. Өдөр болгон биш маа гэхэд 7 хоног болгон тийм зүйл тохиолддог. Гайл төлөх ёстой, улсад төлөх ёстой 100 сая төгрөгийн татвар гарах бараан дээр тодорхой хэмжээний мөнгөнд үгийн амлаад 50 саяын төлөйч гэдэг юм уу. Миний төрөвнөөсөн гайлын байцаагч бол хамгийн эсэлттэй зэг дээр ажилладаг гэдэг авилга албан тушаалын гэмтрээр толбогдох. Тэрний одоо нэг одоо өнцөг нь энэ байхгүй. Их хэмжээний мөнгө амладаг. Ялангуяа одоо тэгээ гайлын яг хэн шалгалтыг гардаж хийгээд явж байхад. За зарим тохиолдолд би зөвхөн энэ хотын гайлд удирдах албан тушаалт хийж байгаа юм биш үү? Бусад одоо газар нэгжүүдэд ажиллаж исэн. Тэгэхэд доороо байгаа байцаагч нартаа хэлээд өгөөч. Тэ? Миний ачаанаас татвар тэдийг авна гэдэг юм. Эсвэл тийм одоо барааг нуугаад оруулсан чинь гайл мэдүүлэлгүй оруулсан чинь танаа зөрчлийнхэн ирээд илрүүлчихэд байна. Торгон шийтгэн гэдэг байна. Хэлээд өгөөч, яриад өгөөч. Тэр хүнд чинь тэдийг үг, эдийг өгс. Тийм гарч л байдаг. Тэр болгоныг менежер хүн хүлээж авахгүйгээр өөрөөсөө буцаачдаг л байх хэрэгтэй. Тэгэх юм бол тэр удирдлагын доор байж байгаа байцаагч тайван ажиллаа шүү дээ. Би зүгээр л ажилламаар байна гэдэг шиг. Яг үнэ тий. Нөгөө талаасаа жишээ нь иргэдээс ч гэдэг юм уу тийм санал одоо юмнууд бол одоо жишээ нь яг ажлын процесс амьдрал дээр бол гарч ирдэг байхан тий. Тэгэхээр бол энэ дээр бол байцаагч нар хүнийхээ өнцгөөс л одоо хариултаа хэлээл явуулах нь шүү дээ. Тэгтэл гайлын байцаагч нар өөрөө ажлын байран дээр иргэд аж ахуй нэгжийг дарамтлагдаг асуудал одоо ингээд сошиалаар яригддаг. Одоо ингээд саяхан жишээлбэл одоо нэг хүүхэн ингээд тий хугацаанд дуусгах гад байдаг. Тэгээд бараа бүтээгдэхүүн нь ингээд орж ирчээд байдаг. Тэрийг шалгадаггүй, хяндаггүй, бүртгэдэгж өгдөггүй, ажиллаа хийж өгдөггүй ийм асуудлууд ингээд ийм юмнууд ингээд бас ингээд гарч ирлээ. Сая одоо захимаар бас сошиалаар бас нэлээд одоо явлаа шүү дээ. Ийм шантаажлах асуудлууд хэрэг гардаг. Манай улсад өнөөдөр өвчин төгөлдөр мөрдөгдөж байгаа эрүүг үеийн 22 дугаар бүлэг дээр авилга албан тушаалын гэмтэргийг маш тодорхой 10 гаруй санкцтай зааж өгсөн байдаг. Зөвхөн хахуул авах гэмтэргээс гадна нийтийн албан тушаалтан
хийх ёсгүй хуулиар хоригдсон үйлдэлийг хийх. За нөгөө талдаа хийх ёстой үйлдэлийг хийхгүй эсвэл түүх гаргах. За үүгээрээ бусдын эрх ашиг хөндөх, хясан боох энэ санкцууд бас энэ гэмтрийн зөвчлөлд орсон байдаг. Тэгэхээр таны саяны хэлсэн яг энэ үндсэг бол энэ одоо зүйлүүд хамаарч байна л да. Хэрвээ одоо гайлын байцаагч гэсэн адилхан нийтийн албан тушаалтанд хамаарна шүү дээ. Тэр байцаагч зориудаар одоо хясан боож өөрөө одоо зав чөлөөтэй гэдэг юм уу, өөр туваарлагдсан өөр ажилгүй байж иж тухайн одоо шалгах ёстой ачаа бараагаа шалгахгүй, шийдвэрээ гаргахгүй ийм байх юм бол тэр одоо зөрчилд өртөж хохирч байгаа иргэн бол дуу хоолойгоо хүргэх бүх одоо сувгууд нээлттэй байж байгаа. Айлхтай тэмцэх газрын 110 дугаар байж байна. Манай гайлын ерхий газрын 1810-81 байж байна. Манай хотын гайлын мөн 77-11. За одоо ч юм бол иргэд нэг талдаа бүр их нээлттэй болчихлоо шүү дээ. Шууд шүгэл үлээгээд лайвдагч байдаг юм уу те? Шууд мэдээллийг нь өргөж байдаг юм уу ийм байдлаар. Хэрвээ тэр үйлдэл нотлогдсон байх юм бол тэр нийтийн албан тушаалтан тэр гайлын байцаагч бол үүнийхээ төлөө хариуцлах хэрэгтэй. Энийг нь шалгадаг газар манай дотоод хяналт шалгалтын хилцээс гадна харьяа газар хороод дээр бас зөрчилтэй тэмцэх албад бас энэ дэр нь хяналт тавиа явж идэг. Тэгэхээр энийг яг цаад учир начрыг нь бодит байдлыг нь илүү наривчлан шалгаж тогтоох ёстой. За баярлалаа. Ямар ч байсан яг зүгээр би иргэдэд бас нэг юм ойлголт байдаг. Магадгүй энийг нөгөө энд бас нэг юм хөтлөгчөөр оролцох боломж олдсон учраас бас иргэдэд төлөөгөл асууж байгаа асуулт тий бохомдаагүй. Гүү. Биш одоо энэ тухайд олон тийм юутай асуултуудад толгорч байлаа. Зүгээр ойлгож байна. За баярлалаа. Тэгээд ямар ч байсан одоо яг манай үзэгчид ч гэсэн бас яг бидний одоо энэ өнөөдрийн энэ ярилцлагаас бас гол нь хэрэгцээтэй зүйлийг бас олж аваад тий хэрэггүй зүйлийн чихний хажуугаар өнгөрөөч нь үз тий. Тэгээд авахыг аваад авахыг явахаар бас хамт бахаа гэж бодчихъя. Тэгээд өнөөдөр бас энэхүү подкастт урьж оролцуулсан ануудаа баярлалаа. За тэгээ миний хувьд бас яг иргэдэд төлөөлж бас асууж энэ нэвтрүүлгийг бас оролцохыг хичээлээ. За тэгээ өнөөдөр одоо хувийнхаа амьдралыг ажил мэргэжлийнхаа одоо амьдралыг элен далангуу бас ярилцаж цаг зав гаргасан танд бас баярлалаа. Баярлалаа. За тэгэхээр сүхээ даргын хувьд бас энэхүү подкастыг төгсгөөд те нийт одоо энэ албанд хүчин зүтгэж яваа бүх одоо алба хаагчдаа зориулаад үг хэлээд энэхүү подкастаа тусгая. За юуны өмнө өнөөдрийн подкастта урьж оролцуулсан та бүхэндээ хоёр хөтлөгчдөө баярлалаа. За миний хувьд Монголын гайлд ажиллаж байгаа энэ 2000 гаруй гайлчдын л ижил гайлын улсын байцаагч гэсэн энэ замналаар өдий хүртэл явж байгаа. Тэрийнхөө тугандаа гайлын улсын байцаагчийн тангараа өргөөд энэ ажлаа энэ замлаа эхэлснээс хойш нэг мэтгэл 20 гаруй жил өнгөрцөн байна. Энэ дундаа би түрүү хэлж ирсэн олон одоо сайн найз нөхд минь зарим нь одоо хэдий бурхны оронд очсон ч гэсэн бидтэй хамтдаа бүтээлцсэн он жилүү цаг хугацаа үргэлж дурсамжинд нь байдаг. Одоо бас ажиллаж байгаа залуучууд бидний ахмад үеийнхэн бас бидэнтэйгээ мөр зэрэгцээд гайлын байгууллагын ахмадын хороо холбоо гэдэг ингэ явж байна. Өдгөө 110 гаруй жилийнхаа түүхэн замлаа туулж байгаа энэ гайлын байгууллагынхаа нэг эдис болоо явж байгаа бүх залуустаа ахмад үедээ үеийн өнөөдрийн түүхийг босголдсон удирдлагуудаа Улаанбаатар дахь гайлын газрынхаа нийт байцаагч нарын өмнөөс гүн талархал илэрхийлж байна. Ирээдүйн хойч үедээ бид ч гэсэн мөн Монгол улсын хаан хөгжил цэцэглэлт ч гэсэн энэ эх оронч үзлийг байцаагч болон гайлын ажилтан болгон өөртөө үнд зүйл болгоод суулгах юм бол улс орныхоо хөгжил дэвшилд бидний оруулж чадах хамгийн үнэтэй хувь нэмэр өөрийгөө эх оронч гэж хэлж болох хамгийн дээд чанар тэр болох юм шүү гэдгийг би захиж хэлье да. Баярлалаа. За баярлалаа. Бидний урилгыг бас хүлээн авч энэхүү подкастыг мань хамтран хөтлсөн жүжигчин Чинзэрэг, за Улаанбаатар хот дахь гайлын газрын дарга Сүхбаатар нартаа баярлалаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.